тэгээд шинэ дугаар. Ямар эвэр ихлээ Энд ихлэхтэй ч юм аа. Эхэлсэн шүү дээ. Юу байсан? байсан? Синийхээ устгачаа. Сайн байцгаана уу гэж хэлсэн. Окей, тэр л байлсан шүү дээ. Аа за за. Тийш юм юу юм бэ? Тэгэхээр сайн байцгаана вөхөр тэрнээс хойш ингээд сандраад явчих байхгүй. За. Манай өрөөрөө танилцуулж. Өнгөн зүлээ. Үжээ байна, муу байна. Сонсдог хүмүүс бол тэгэл мэдчихэв доо. Өмнө нь орж ясаа хоёр хүн байгаа. 1-5 дээр тий. 1-5 дээр. 1-р дугаар, 5-р дугаар дээр орсон. Сайн бид 3 хэсэг чимэг болсон шүү дээ. Тэр нь яасан бэ гэхлээр 3 биелэгөө харж байгаа. Хүүхэд төрсөн байх нь тэр мэд. Хөөе. Хүмүүс асаачд хийсэн шүү дээ. Тэр хин юм бол юу вэ? Үгүй наад санийхаа устгачаа дахиад гэлээ. За өнгөрсөн. Нэрийг за ярих юм аа. Нэр шал устгачаа. Үгүй байж дахиад нэр. За. Тэгээд ингээд сайн юм байна. Би яг энэ устгахгүй оролцсон байх нь. Гомоо тэгнээ юм уу? Үгүй. За ярьж эхлэв. За эхлэв. За сэтгэл готрол гэж юу вэ? Орж ирсэн. 9 сарын 27-ны 14 цаг 20 минут болсон байна. Одоо юу? Тийм. За ингээд та бүхэнд 14 цаг 20 минутын мэндийг хүргье. За хөөе сэтгэл готрол гэж юу вэ гэж хатчих. Чи хариулт. Томоос ярилцсан үстэй. Би ярилцсан шүү дээ. Тийм тийм сэтгэл готрол чинь ер нь бол хүний амьдралыг бас нэг хэсэг алдчихж байгаа. Тийм үл үстэй. Тэ? Мэдгүй. Би л алдахгүй л авах би байх ёстой зүйл гэж боддоо шүү. Ахаа. Яг сэтгэл готролд орсны дараа нь хүн яг өөр амар болох юм шиг тий. Би санагдав. Бүжээг бит хоёрыг ярьжсэн юм. Тийм. Би ч гэсэн яг комеди нэг юм заяа ингээд хүн сэтгэл готролд орчих юм бол тэрнээс дараа нь ахаа тийм хэрэг гарч чадвал нь штэ. Дараа нь ингээд яг юун дээр алдсан бэ, яасан бэ гэдэг дээр яан заяа. Хэрвээ ингээд ороод чадахгүй хэцүү. Тэгээ яг одоо сэтгэл готрол эхэлж яг өсөр насанд эхэлдэг шиг дон сургууль үст тий. Тийм тэгэл яг нөгөө жилийн наснаас. Тийм. Бид нэр хүртэл байнга баг өдөр өмнө нь сэтгэл готролд нэг амар орцсон учраас дараа нь дахиж түндэ одоо орохгүй одоо яг юм мэдээ явж байгаа шүү дээ. Ингүүл тэгээд. Тийм билээ ер нь. Өөрийнхөө туршлагаас ярьлаа. Хоёр стресс сэтгэл готрол хоёроо яаж ялгадаг вэ? Стресс чинь тэгэл ингээд уур. Тийм стресс ингээд амар олон юм ингээд тавцсан шүү дээ. Тэгээ яг ингээд аль алийн нөгөө нэг ингээд зохицуулж чадхаа мэдэхгүй яг юу руугаа ингээд явахаа мэдэхгүй заяа. Тэгээ тэрийг би бол стресс гэж боддог. Харин сэтгэл готрол гэх юм бол ямар нэг л юм ингээд амар санаачрал, бодоршрол хэл ингээд амар хэцүү байдаг заяа. Тийм юм л юм сэтгэл готрол гэдэг л гэж. Тэгээд ингээд стресс чинь ингээд амар ингээд бачуурал яахаа мэдэхгүй ингээд амар уурлал. Тэгээд сэтгэл готрол болохоор ингээд зүгээр юм бодоол гэдэг юм болоо. Гэл бодоршрол. Сэтгэл готрол гэхээр яг яахаа мэдэхгүй болчихдог баха. Өсвөр наснда амиа хорлох тухай бодож байгаагүй хүүхэд байхгүй гэж бодож ирсэн аа. Үнэ тэр. Яг бодож ирсэн. Гэтэ гүнзгий бол бодоагүй зүгээр л хэрвээ тэгчвэл юу болох болдоо гэж бодож ирсэн. Тийм нэрээ дэж бодсон. Яг би юу хэрвээ байхгүй болчвол тэгээд хороо дэлхий дээр яг болоо амьдрал зүгээр л үргэлжлэн л дээл гэж нэг. Гэтэ яг бид нар зүгээр л нэг хорвогийн тоос. Тэгтээ бид нар юу болно? Дэлхий ч гэсэн хорвогийн тоос. Нэрэл яг тэгж боддог тэгээд шиг ингээд заримдаа ингээд амар ингээд бүр яахаа мэдхий бай чинь тийм. Тэнгүүд ингээд нэрээ хүчөөл яах бол хүчөөл нэрээ амьдрал ямар хол намайг байх болохоор иргэн тэмний хүмүүс яах болоо гэх. Тэгээ шүүд ээжигээ бодоо. За та бэлгөө ээжээ. Нэрээ бодчих. Тэгээ сүүл нь гаад нэрэл хүн чинь хандлал амтрын штэ. Тэндээ бол тэгтээ амаал гэсэн юм аа ингээд би бол ойрд ямт гэж бодож байгаа. Тэгээ угаасаа зөв юмд ингээд баригдах. Тэгээд зовч моох чарах чинь байдаг л юм. Тийм. Байцаарч байх болно. Томоо яг та хамгийн жаргалтай болдог бай. Яг хэлж идэггүй. Та яг ихтэй тарилж байгаа. Бүжээ. Би л аа зөв ингээд амар зөв ингээд баймаар байгаа хүнтэйг ингээд байх юм бол гоё гэдэг. Ингээд зүгээр ингээд хараад байгаад тахаар ингээд амар гоё санагддаг. Тэгээ хэрвээ ингээд байхыг хүсэхгүй байгаа хүнтэйгээ ингээд зүгээр байлаа гэж бодох юм бол ингээд хурдан гэрлүүгээ ярих юмсан, яах юмсан гэж өөр юм бодоод байдаг юм. Харин ингээд
байхыг хүссэн хүнтэйгээ байх юм бол гээд амар их юм хийж хэмээр санагдаад уламл ингээ яриа өдмөр санагдаад тийгдэг. Холдмооргүй явмааргүй. Тэг ингээ яг явъя гэхээр ингээ хорогдоод идэг тэр хүндээ ингээ бүр яг тэгэхээр л юм наазралтай болж. Би яг өнгөрсөн жилийн яг энэ өдөр заяа. Яг эргэж хараад ганц санжина. Эргэж хараад ганц л алхаад санана гэдэг юм. Санана. Нэрэл тийм дээ. Яг Юу санаа гэж. за чи ойлгож. Нэр яг тийм үү. Хээ юу. Юу. Тэг юм бэ? Ажлын гээ. Юу мангартаа бач. Хөөе чи за нэгтэй оруулаа. Өнгөрсөн. Одоо хүмүүс мураагаар болтой. Би цэм гэж юусэн танихгүй шүү. Иргэн Монгол цолыг орсон ногоор дээр яг ярьдаг хүн шиг. Хөөе тэр чинь нөгөө яг үнэ надад ямар чамаагүйсэн төмаа. Зүгээр шаваарч яасан үнэн үсттэй. Чохоолж бишэлтэй зүгээр үүдээд. Харин монгол. Юу юм шаваарч яасан. Үгүй зэвтэй авахлаа зэ. Өөрөө сонсуулаасаа юм хэмзэглэн штеп. Харин тийм мэдчихэж шүү дээ тэр хүн. Би ихтэй Монгол цолыг мэдчихээ. Жигнэсээс шаваарч яасан. Гэтэ тэр хүмүүс би нэр яг энэ дээр юм гэж хэлсэн дээ. Хүмүүс намайг шохорхол хайр хоёроо амар андардаг. Би хүртэл андардаг дээр юм да. Яг ингээд тэр хүнд ингээ амар итгэмээр санагдаад ингээд хамгийн муу зориулна шүү дээ. Тэгээд дараа нь ингээд зүгээр харилцаа дуусгасныхаа дараа ингээд бодно шүү дээ. Тэнгүүд зүгээр л амар шохорхол байсан юм байна да. Зүгээр тэр үед амар сэтгэл хөдлөлтөд автчих гэж боддог. Яг жинхэнэ хайр чинь болохоор ингээд яардаггүй гэж санагддаг. Яардаггүй. Гэхдээ сая яг чамаа хэлсэн чинь арай өөр үзэл бодогдлоо л доо. Яг тэр үедээ үнэхээр сайн байж байгаа. Тэгээд болцсны дараа л тэгж мэдэрдэг гэж магадгүй. Яг найзууд дээр ч гэсэн амар сайн найзууд байж байгаа. Найзлахаа гэсний дараа тэгээд нэг тиймэрхүү мэдрэмж төрдөө шүү дээ. Би л ингэж бодсон юм дээ. За зүгээр тийш яваа зөө. Хоёр сайн найзууд ингээ үргэлжлэе гэж бодъё зөө. За би мэднэ ш тэрийг мэднэ. За тэгвэл ингээд за тэр хоёр ингээд зүгээр харилцаа ингээд зүгээр болчихсон юм. Тэгмээ дараа нь ингээд зүгээр л байдэн штэ. Найз хөврөл. Найз хөврөл байдаг. Яг тийм тэр бол зүгээр ингээд зүгээр хэсгэн зур ингээд зүгээр ингээд ирийн зүгээр жахаш хорхолтой. Ирийн биш. За тийм. Энд охин. Юу юм. Тэр 16 тань. 16 15 дээр гэж юу байсан. За эрэгтэй, эмэгтэй, хүүхдээ тиймүүд ингээд дараа нь ингээд хайрлахаа болсон маа штэ. Тэгэл ингээд сүлд нь яагаад юм бэ гэдэг амир зарим хүмүүс л харамсдаг тий. Би бол юусаа харамсдаг. Яг тэр үедээ ингээд нөгөө болохоос өмнө ингээд үерч байгаа ингээд найзалж байгаа штэ. Нэг тэр үедээ ингээд дэндүү гоё байсан болоо. Гойд орсон чи үлдээсэн болохоор гойд орсон үлдээсэн юм чинь дахиад харамсах ямар ч харамсах. Тэгтээ жихээсээ хайртай бол заяа. Тэр нь хизээч одоо ямар тохиолдсон хичнээн ч хугацаа өнгөрсөн яг л хэвээрээ анхны шиг одоо тухайн хоёр хүн одоо хоорондоо амар муудалцаад амар муухай үг биенээ хэлжсэн ч гэсэн яг л хэвээрээ байдаг ш тэр анхны мэдрэмж нь. Би юу яасан? Хагасаа өдөр хамт ирсэн байхгүй юу? Ганагт хороо. Өндөр ганагт хороо. Тэгсэн чинь яг л тэгэл анхны мэдрэмж хэвээрээ л байсан. Надад яг л тэгж мэдрэгдсэн. Тэгэл чи одоо эрэгтэй хүмүүс чинь бас жоохон бодлогогүй. Үгүй ихтэй тэгээд гэж хулаа нэг харамсахгүй байна оо. Тэгээд угаасаа одоо бол нэг өөрийнхөө цаг магийг харахаар угаасаа л бодлаа. Угаасаа л бодлаа гэж хэлсэн юм аа. Зүгээр нөгөө нэг хэрвээ тэгээд удаан дахиад олон жилийн дараа бас хэвээрээ байх юм бол тэгээд байх боломжтой л юм бол бац. Гэхдээ яг дөнгөж 9 наснаасаа тэгээ үерхэд тэгээ өөрт соон мон гэхээр угаасаа бодлаа гэж. Тэгэхээр олон юм үзээгүй байхдаа тэгэхээр юу харамсалтай үстэй. Тийм л тийм. Тэгэл яг тийм том болоо ярьсан байгаа тий. Тийм том болоо л ярих гоё. Гэтэ одоо л хэдүүлээ юм. Зүгээр л давсамж үлдэх хэрэгтэй. Гэтэ хүмүүс чи та нар ингээ анзаарч байгаа. Хүмүүс ингээд хоорондоо юм ярьж байгаад яаж иж байгаа л нэг тийм хайрын сэдв рүү орж байгаа. Сэтгэл хүн төрөлхтний мөнхийн сэдв юм аа. Сэтгэл готрлаа шүү дээ. Юу юм. Одоо тэгээд одоо гэмдэ. Нас бол ямар ч хамаагүй байдаг юм аа. Тийм би ч ихээ тэнд дээр тэлээд байгаа ингээд нас гойс.
За хүйс үү. Би ч гэсэн хүлээн зөвшөөрч эхэлж байгаа. Тийм би яг тэн дээр бол амар яг зүг зүтгэх гэдэг юм. Угаасаа хүндээ тусаад амар олон төрлийн хүмүүс байдаг үсттэй. Тэгэндээ. Яа, хоёрхан төрлийн хүмүүс яа л угаасаа байдагтай шүү дээ. Гэтэ ингээ өсвөр наснаа ингээд үерхэж нөхөрлөө заяа. Тэгэх юм бол ингээ том болоо ярьсан ч гэсэн гоё штэ. Нэгэ хоёулаа ингэж бийсэн юм биш гэдэг. Тэгээд яг надад тийм санагдсан. Би яг ирээд том болоо ингээ сайхан инээлдэх байх гэж бодсон. Дэндүү хүчлээ. Гэтэ өсвөр насны үерхэл бол гоё л да. Тэгээд ингээд Гоё л да. Тийм. За ингээ хоёр хүн ирж байгаа штэ. Аха. Ингээ ямар нэг юм нас болохгүй болоод салж байгаа штэ. Аха. Тэнгүүдээ ингээ бол дахиад ингээ өөр хүнтэй болно да. Яа би өөрөө мэрхээ. Би бас олоогүй байгаа шүү. Ингээ зөв за болоо гэж бодлаа да юу. Зөв өөр хүмүүстэй жишээ авахад болоо гэхэд гэтээ ер нь байн ярилцах хэрэгтэй байдаг юм аа. тийм яг нөгөө нэг шууд болий эсвэл тийм юу биш. Яг юу нь болох байгаа, юу нь болж байгаагаа ихтэл ингээ хэлээ. Өөрөө ихлээд сайн ойлгох хэрэгтэй. Дараа нь тэр хүндээ ойлгох. Тэгээ үнэхээр л тэр хүнээс холмооргүй тэр хүндээ л зүг байхыг хүсдэг бол яасан ч угаасаа уучлаад хэмээрээ биш дуулахгүйгээр бусдын үгээр үг хийх биш. Яг ингээ өөрөө сайн бодох хэрэгтэй. Тийм. Өөрийгөө ойлгох хэрэгтэй. Дараа нь хэрвээ одоо чинь буруу үзэгдэлтэй харлаа гэж бодоход чи яагаад тэгсэн бэ гэж асуух хэрэгтэй. Тэгхгүйгээр тэгэл нэг хутаагаас хамаг юм ингэж юм гэлэхэр цаагаа хоёрын орн айгу мох шүү. За. Тийм ингээд нэг хоёрын хооронд харилцаатай хүмүүс байдаг да. Яг тэр хүн гинажид сууж байна. Яа, яг тийм хүмүүс болон үнээр ойлгож байдаг тийм яа. Тэр эмэгтэй Би хүмүүс ингээд бас бодно шүү дээ. Эмэгтэй хүн чинь аюу цайлгаа шүү дээ. Жоох юм дээр сэтгэлийн хөдөлбөр байгаа. Тэгээд Одоо жишээ нь тумаа хэн нэг нь одоо чинь одоо ичтэй чихэр чинь модон чихэр тийм эсвэл сона контакт ч юм аваад идэх хүүд Гэтэ хин гэдгээс нь бас шалтгаалах байх тий. Тий. Гэхдээ зүгээр одоо давааны мэдэрч гэсэн ингээд хаа ингээд хөрхөр амтан бариад байна шүү дээ. Тэнгүүд ихтэй айгу баярлалаа шүү дээ. Гэтэ найзаагаар баярлалгүй эсвэл найзаагаар баярлалаа. Найзаагаар ихээр хин гэдгээс бас шалтгаалж байгаа. Ингэсэн байхгүй. Ямар хэлтэй ямар нөхцөлөд яаж бас ямар хүмүүс таад байгаас шалтгаална. Чамаа өөр найзуудтай ч юм байх өгөх юм бол өөр мэдрэгдэн газар гэж юм бахад бас өгөх юм бол өөр мэдрэгдэн үстэй. Ер нь тийм үү? Ингэсэн байхгүй тэр ингээ бүжээ дандаа хоёр ингээ гараа ингэснэ. Яа чамаас үгүй дандаа гэх юм яа. Даваа. Бүжээ давааны хоёр гараараа ингэж барьснаа. Яа чамаас юу ч мэдрэхгүй байна гэж. Юу ч мэдрэхгүй байгаа хоорондоос. Яа чамаас ямарч давтал мэдрэхгүй байна гэж үү. Тэгээ угаасаа бүрдвээ ингээ мэдрэхгүй нээсээ мэдрэхгүй шүү дээ. Яг ингээ зүгээр ингээ хүүтэн мөс юу Хүмүүс найз дэмжих хамаагүй. Гэтэ эмэгтэй хүмүүс эрэхтэй за би л хувьдаа эрэхтэй найзаа заяа эмэгтэй л гэж боддог. Ахаа би ч гэсэн. Хажууд хамаг юм ярьдаг. Хүмүүс хамаарахгүй тийм. Тэгэл чиний хажууд битэр ч гэсэн ийм чав эмэгтэй гэж бодоод. Үгүй эмэгтэй ч гэж бодохгүй, эрэгтэй ч гэж бодохгүй, эмэгтэй ч гэж бодохгүй. Яг ингээ аль айлнтай ингээ хүний хайранд бас угаасаа хүүс мөс хамаагүй ч юм шиг байгаа үстэй. Тийм. Хэрэг хүний хайранд хүүс хамаатай гэх юм бол найзууд ч гэсэн хүүс хамаатай байхгүй. Би ганцхан эмэгтэй найз найз яг ийм л ихгүй тийм. Тэр бол угаасаа бодлаа шүү дээ. Бүжээтэй яг өмнө ярьжсэн. Би бүр амар сэтгэл хөдлөлд орж исэн юм байна заяа. Яг танаад гин амар хүндэс дээр үү. Орж исэн сэтгэл хөдлөл бүр амар ингээл тийм найз мэдж байгаа шүү. Мэдчихэ. Би бүр л амар ингээ бусад хүмүүс ингээ амар ингээ дайрж исэн заяа. Ингээ чи яагаад нэгж байгаа? Аа. Чи ингэхгүй, чи тэгхгүй. Тэгэх ясгүй гэдэг ч юм бэл юм тий. Битэтэг яг гэж яаж байгаа. За би тийм юмдаа ингээ амар сэтгэл ингээ зүгээр тэр ингээ багш машиг хийлгээр ингээ царимдаа ингээ нэг амар хүндөр тусгаж авдаггүй ч гэсэн заримдаа ингээ амар хүндөр тусгаж авдаг. Яг ямар нөхцөл байдал байгаасаа шалтгаална. Тийм. Тухайн сэтгэл зүгээс хамаарч байгаа байхгүй. Үнэхээр зэрэг жаргалтай байвал гоё байхад тэгээд занахсан бол баг ямар гоё загнуулч байна. Бүр тэгээд хизүү байхад загнахсан бол яваасаа. Шууд нөлөн дөлөс хэлнэ. Тэгээд би тэгж байгаагүй л дээ. Би яг тэг үзтээ. Яг бүжээ мөн яг хэлчихсэн. Би гүмж яг одоо энэ яг энэ сард юм биш үү? Аха. Яг тэгжээсэн тий. Яг 10 сард.
Тэгээд ингээд Яа нэ. яг Эсвэл шууд бүжиг амьдралыг шууд кадраар ингэ төсөөлж бодлоо шүү дээ. Тэгээд 9 сар чинь яалаа хамт харьжсэн тэр үед юу ярьж байгаа. яа яг тэр үед ямар сэтгэл хөдлөлийг би амар ойлгосон заяа юу. Ингээд амар ингээд уйлаад амар эвгүй байдалд орж исэн заяа тэр үедээ. Тэгээд тэр үед ингээд сүулт нь ингээд бодохоор яагаад үйлсэн болоо гэж бас боддог заяа. Тэгээд ингээд тэр үеийнхаа ингээд сэтгэл хөдлөл ингээд зөндөө ингээд хавцсан заяа. Тэгэл маргааш нь хүртэл ингээд зүгээр байхад ингээд нүлмэс ингээд гоожод байдаг гэсэн заяа. Яг тийм үед одоо ингээд бодохоор юу ч биш байсан юм шиг мэдэрч чад. Яг тэр үед болохоор амар том юм байсан. Тэгэхээр нөхцөл байдал амар шалтгаалсан. Одоо ингээд хэвэн болчихсон байгаа шүү дээ. Яг буцаад эргээд их юм бол тэгээ бас яг чадахгүй. буцаад тэр тухайн үедээ одоо ингээд оцсон юм шиг одоо тухайнхаа ямиг бодглохлоор одоо яг тэр үеийн гоныг гэсэн ингээд төрөөд идэг шүү дээ. Гэтэ нөгөө сэтгэл зүгээ хянах чадвар айгуус хэрэгтэй юм гэж бодсон. Тэгээд яг нөгөө нэг за ингээд за тэр сэтгэл готрлал бол нэг хүнээс болж байгаа шүү дээ. Тэгээд ингээд тэр хүнтэйг ингээд явж исэн газар ингээд заримдаа бодсон зөө. Нэрэл ингээд явж исэн ингээд бодохоор заримдаа гоё юм шиг санагддаг. Заримдаа ингээд жоохон гонигтай юм шиг. Яа, тэгсэн нөгөө нэг одоо явах. За энэ бол эргэн цэг байла. Яаж та Яа, ямар эври. Цэг мөн үү? 6 цэг. Тэгээ энэ 6 цэг нь шал 3 үйтэй. За шахти. За тач. Хайр. Шал дэлгээ явчихсан шүү дээ. Бил тэгчих яваа таа. Тэгээд яасан мөхгүй юу? Оо. Бодчихсон тоорыг харсан ч мартчихлаа. Одоо хүний хэрэг одоо тэр тухайн хүний амьдралд ямар ч та хамаагүй шүү дээ. Тэгж яхад нэгнийхээ хэрэг рүү одоо хүүхдүүд байж нэгнийхээ хэрэг рүү амар ороод нэг л буруугаар одоо лийн тэнд яриад тэг хүний ямар ч хамаагүй байхгүй юу? Тийм ингээд зүгээр ингээд сайн найзад бол ингээд зүгээр бүр амар ингээд бүх юмаа хуваалцдаг ингээд мөнгөнд л бид хоёроо юу. За гуруулаа заа юу. Байх юм бол ингээд зүгээр ингээд ярьдэн ш та гуруулаа. Ингээд би биний хаалдаг тасаа чи нэрээ ингээд шүү тэгээрээ шүү. Яг ингээд амар ингээд зүгээр ингээд бараг танихгүй юм байж ийж бүр ингээд амар ярьдаг заа юу. Тэгснэ хүний амьдрал ингээд амар зааж байгаа шиг. Тэгсэн мэт бүгдийг мэдээд байдаг шүү. Тийм амар санаа. Би надаас илүү мэдээд. Амар судалсан юм шиг. Тэнгүүд яг ингээ өөрийнх нь амьдралын ингээ бодохоор яг ингээ бид идээс илүү ингээ даартай юу. Тийм болохоор ингээ хүний хэрэг гэхдээ бас ингээ яг тэр үнийг ч гэсэн яг ямар нөхцөл байдлын үүднээс тэгж ярьж байгааг бас мэдэхгүй болохоор хэцүү л юм тий. Тэгээ хинч хэнийг ч тоох хэрэггүй юм шиг санагдав. Гэхдээ хүүхдүүдээс нэг нэгаа тэгж яриад тэг авдаггүй санагддаг. Тэгээд ингээ аймлан авалдаг. Одоо ингээ хоёр хүний дондор ямар үед амьдарч ялангуяа сайн найзуудаа. Тэр хоёр хүн нь өөрөө л болж бүтэж байвал болоо шүү дээ. Би тэг юу яриад байгаа ойлгохгүй. Нөхөрлөл яриад байгаа юм. Би бас төсөөлөөд явж тархин дотроо. Би зүгээр авин даваалаад явчихна. Энэ тархин дотор нэг амьдрал явагдаад байна. Харин тийм. Амар ирж хүчтэй яриа болж байна. Хэдүүлээ бас сонсогчтой гоё яйлт юм ярьж эхэллээ. Юу үлгэр гэж. Штэ үрдийн цаг тийм. Би сая юу яриад байгаа юм. Ярих гэж мартчих тийм ба. За яах. Одоо энд сонсож байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн яг одоо амьдралд нь чухал нөлөө үзүүлж байгаа одоо тарих зүрхсдэс нь хизээж мартагдахгүй тиймэрхүү хүн зүрхэнд нь мөнхөрсөн байж таараа штэ. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн жаргалтай байгаарай. Яг одоо яг надад мэдрэгдэж байгаа зүйл юм болол тэгээд би яг ингээд сайн ингээд зөв гин нүуний саяны сэдв ингээд ярьсан шүү дээ. Гэсэн чинь бүр амар сайн юм бодоод хэллээ. Үйл хараа үлчиж байгаарай. энэ үйл би 1 минут хөгжим сонсгоо. Ремэж үлээ гэж. Copyright авчихсан. 10 секундээс илүү тарих юм бол тэгэл шууд copyright. Түлхэл 10. Би дээр дуулсан чинь copyright авчтэй. Copyright авчихсан. Дуулаад өгөөч юм амглаа. Бүжээ дуулаад өгөөч. Бүжээ дуулаад өгөөч. Үгүй. Яна ямар хөдлөгч вэ? Өндөр ямар дуулж байгаа сонсож ирсэн хүмүүс. Чин дээрээ сонсож ирсэн бол тэгэл чихэн өгдөл.
яг ингээд би яг юм яах би яг нэг юм хэлж байгаа мартчих. Яг ингээд одоо хэлчихээ яг санаж байгаа тэгээд яг ингээд сэтгэл хөдлөлтөд хавтаад ингээд байгаа штэ. Ингээд сэтгэл хөдлөл биш ээ. Одоо гоныг тавтах гэх юм уу да. Тийм бол яг хичээлэл хайж баадаггүй юм байл шүү. Яг тийм үедээ хичээлээ их юм бол илүү өвдөх. Тийм яг тийм үедээ ингээд хичээлээ хаяад яг зүгээр ингээд яагаад ах юм бол бүр айгүй их өөрөө хоцрогдол болон өөрөө амар хэцүү гэдэг юм бил. Тийм учраас яг тийм үе дээр амар хүчтэй зэрэгтэй өөрийгөө дээчлээд их юм бол ер нь бүх юм болно дөө. Тэгээд би одоо хэдүүл ингээд хийж байгаа ч гэсэн маргааш өөрчлөгдөж болно штэ тийм. Юм дандаа нэг хэвээрээ байдаг. Өвчөж болно штэ. Одоо бид нар одоо ингээд хийж байгаа ч гэсэн ингээд яг өнөөдөр ярьсан хүмүүс маргааш байхгүй болж байна гэсэн л дөө. Тэгэхээр дандаа ингээд өөрчлөлттэй байгаа. Яг ингээд өдөр болгоо ингээд би бинийг ингээд хайрлаад тийм ингээд жоохон хүндлээд байвал би өнөөдөр иргэний онцлогоос хаш. За дүүн дараа цагийнхаа харин тийм хичээнэ. Гэтэ хаяг загсны хатаар өрөвдөд нах юм тийм. Хөрхидөө зайлууд гэж үгээд хөрхидөө жоох юм байгаа. Тэгсэн ч гэсэн тэрнээс ураад гэж байна. Би бүгчээр баларсан шүү. Монголоо тийм болохоор байхгүй. Би ядарсан заяа. Би ингээд өсөө. Тэгэл тараад байгаа. 2-3 цаг стресстэй. Одоо бүр амар хүүдэн заяа. Би бүр ингээд бүр даанцтай ингээд би одоо бүтэд өрөөж үзүүлээ тохоо их нь юу би яг төсөлж яа яач та утгасан гэсэн яа өөр ирдэн багтаа яг би яа би мөр хүчтэй галзуурах гад тэгээл ирээл дүүгээ загнаал амар тангисан тийм бөхөр тэлгүй хавт ингээд гэрэн дэх байхгүй гарч орохоч хэлэхгүй тийм бүр галуу болсон уцаач авахгүй эсэс тусны тэнэг тооцсон зав миний би бүр ингээд галзуурахын ирмэдээ байжсэн ч ашгүй ирээд чи хайштай байж ингээд уурс танаараа дүү би болчихоо. Тэсэн чин дараа нь ингээ бас ингээ өрөвддөг юм байлээ. Дүү чи хайсан байсан гэж юм. Манад хөгжил татсан байсан байлээ. Хөгжлийн гэрт. Тэгээ чи өөрөө зөвхөр аав яг үндэ чиний буруу гад тээ. Үгүй шүү дээ. Хэрэг тэр өдөр өчтөр амралтын өдөр байсан шүү дээ. Шинэ нас надад хэрэг нэг гарна марна гэдгийг хэлсэн болол би төлхөр авах байхгүй. Тэрнээс ер нь аль хин нөхөд л бороо юм байна. Тэр тийм ээ. Хүнээр гоё хамсаа асуулгасан тийм. Юу юм. Гэхдээ би нэг хамсаа асуулмаар байна. Би нэгсэн сарын өндсөн байгаа гэсэн тийм. Чингэрэг тийм. Хүмүүс янзлуулж яа тийм. Гоё харагддаг. за зэн тийм. Хаацаа би яг хэлчихсэн юм. Яг сүүл мэдэрсэн санд бодогдсон зүйл юм бол яг өмнөх 2x маа. Яг хангалттай гоё дурсамж мэдрэмж үлдээч хичээл гэж бодсон. Би яг хансан байгаа байхгүй юу? Яг өсвөр нас гэдэг. Юм ба. Тэгээ чи яг өөр юм руу өсөхгүй байгаа зү тий. Угаасаа өсөхгүй. Чи өөрөө тэгээд угаасаа илүү байж бараг угаасаа чадахгүй байх юм. Яг тэгээд оюутан басны дараа л өөр юм л дээ. Тэгээ одоохон даш юм. Яг тэр гоё дурсамж гоё үгээр нь үлдээхэд бол тэгээд. Биш ингэж одоо. Үгүй нэм чи өөр хүнтэй тэхгүй гэж аахгүй юу? Тэгээ зарим минь хажуу маяг цууж байгаа шүү. Хиний хэрэг та. Тийм. Гадаа гоо гэсэн шиг. Тэг чи сүл хамгийн сүл хэзээ хүнтэй ирсэн. Хэзээ хүнтэй ирэхлээ. Ээж хавж мэдсэн үү? Ер нь ээж ээж аав гэдэг чинь мэдчихсэн үү? Миний бол мэдчихсэн. Би хэзээ хүнтэй ирсэн гэдэг торонд орж ирэх юм аа. Яг өмнө жилийн яг үдэд үеих тахтаа л хэлээг үзье. Тэрний өмнөх нь бол хэлчихсэн. Тэгээ амар ээж марсан тэгсэн дараа нь өөрөө хийсэн. Яг тэр үед л ингээ бүр ингээ ээж чинь юу хичээлээ хэрэггүй хичээлээ. Ээж үү зүгээр ингээ гоё үе гэсэн заяа. Үгүй яахгүй. Ингээ зүгээр яг зөв үе хэрэг илүү тутуу ингээ юм яаваа. Тийм яг ингээ яг зөв үе өсвөр насны үе хэлсэн дүү гоё ингээ. Яг тэгэж хэлжсэн заяа. Гэтэ ингээд яг тэр хүнтэйгээ үерч байгаа гэсэн ингээ бусад юм хайж болохгүй. Ингээ найз нөхөд хичээл ном. Гэтэ амьдрал ингээ амар гоё өнгө нэмэд ороод ирж байгаа бас нэг шинэ догтлол, шинэ дурсамж. Одоо хичээл тараал цуг явах одоо тэгэл судалгаанаар явах тийм. Гэтэ амар ингээ харах болгондоо ингээ догтлоо. Хөө ямар халуун юм бэ тийм. Би тасч ин түү. Би ч гэсэн баг. Гэтэ өвөл бол амар гоё юм тийм. Тэгэл тийм их бол.
Та хэлчихсэн юм аа ч тий. Хэлжээс. Сүүлийнхээ маань мэдээгүй. Ганцыг хэлсэн. Ганцыг гинэ. Уусаа ганц л хүнийг яасан шүү дээ. Нэг Тий тэрийг им Тэг юу гэсэн ярьчих юм. Би ч угаасаа та зайныг яриад яхах юм Тий шиг. яг ингээд өсвөр насны үе ихлээр ингээ аав чинь зөвшөөрөл заяа амир зүгээр. Манай бас зөвшөөрөхгүй байх нь бас зүгээр. Яг үгүй зөвшөөрөхгүй Янах сэтгэл готлоор болчихно нөгөө хөлий. үгүй гэхдээ 100% зөвшөөрөх бас за бас хэрэггүй. Би яг ингээд зөвшөөрсөн ч гэсэн ингээ хараа хяналттай байх хэрэгтэй заяа. Тэгээд ингээд нэг тийм яг ингээд арай байхгүй бол тэгээд бас буруу хүүхэд учраас юу яахаа мэдэхгүй. Яна би Нэг одоо хүн одоо сайн болчоор тухайн алаатай талын юусаа харж чаддаг шүү. Тэгээд бүх юм бүрхэн санагдаад шүү дээ. тий одоо хүмүүс одоо чинь чөмлөн штэ тийштэй гэж тэнгүүд юу яриад байгаа тэр нь хүртэл өөргөн санагдаад тий би чинь яг тэгж яриад байдаг тийм бүх юм тийм юм тий Тэгээд дараа нь муулдаг тий. дараа нь өсөн Тэгээд болоо. тэр нь би ястай маа. тэр нь яг яаж саснасаа шалтгаалаад байгаа юм да. Томат муулт байсан юм байна. Би хооч нэр гурлаа ерөөсөн болж байгаа юм шүү дээ бирэндээ. Тэгээд гойд орсон ч үлдээсэн юм чинь угаас. Бараг харийг магтах хэрэгтэй байсан. Гэтэ ингээд амар гоё зүйлийг мэдрүүлсэн юм чинь. Баярлаа. Баярлалаа. Хин гэдэг юм мэдчихэж Тэгээд байгаа юм сонсож шиг. энийг хинж сонсохгүй байгаа хөлтэй гэж би Гэтэ баярлаа. мэддэг хүмүүс байл тэгэл амжуулах байцгааж. Мэддэг хүн ч сонсохгүй байх юм. Тэр чинь хичмэр штэ. Мэддэг хүн байх маань бити хэлээ зүгээр л дотроо хатгалаа. Та хоёр дата авахгүй. Байхгүй. Дата стори хийсэн. Яг би яг энийг юм манай заяа. Яг ингээд эцэг ихэнх зөвшөөрөл Жохон харт гэж. гой ингээд болох гээд энэ заяа. Гой болох гээд энэ бас биш л дээ Бас ингээд нэг зөвшөөргийг нууцаар өргөхээр бас гоё штэ. Тийм өөр мэдрэмж өгч байгаа байхгүй. би юу гэж хэлдэг вэ л дээ. Гэтэ Нууцаар хүнтэй өрхөг болохоор сайн мэдэхгүй байна. байна уу? Мэдэхгүй байна. Би яг тийм үү. Нууцлахын тулд тийм бас жоохон За. зөв одоо энэ зөв хэлчихээ заяа бас энэ яг хүмүүс сонсохгүй би Тэгсэн чинь соосоо нэг дараа бүжээж яана утсан байх уу? энэ яг энэ чод орсон юм. Яа. Гэж явж байгаа. Сэм үү. даас тэгвэл би хаад байлаа. Тэ яра. За хэл яг тийм зөрөгтэй. Ингээ би хэд яг ингээ уурч байгаа хоёр хүн хэлээд байсан юм. Нэгийг нь бол яг манай үе. Манай үе Аха. тэ. Тэ Бүр таагаад Үгүй тэгэхгүй бол тэгэр гэсэн идэж юм нэг гороо. Гурван тэвэн чамп. Аа дөрөв. Зөндөө болсон тэнүүд энэ чамп. чамгүй хичээгээд. За. Үгүй за хүмүүс сонсон шүү дээ. Ээж минь сонсол та нар юу хий. Сонсохгүй хаа. Яг ингээ уурч байхдаа заяа. Амар гоё юусан. Мэдээж тэр гоё харц тэгээд ингээ Тэгээ дараа нь өөрөө. ээж штэ. Ээжэд ингээ хэлээд Аа. тэгсэн чи ээж амар ингээ магтчихсэн тэр хүнийг тэгэхээр би бүр яагаад баярсан даа юу. Тэгтэл сүлд нь хайцсан л таа биш. Гэтэ яг яагаад хайсан Яг чинь яагаад хайсан аа ингээ. мэдсэн үү чи юу вэ? Хайсан гэхэд хэцүү. Бойлох гэж ярив. Хаях гэдэг юу юм муухай штэ. Тий. Гомдчихш. Лүүсэр юм шиг мэдрэгдүүлэх юм штэ. Яг ингээ тэгтээ хоёр хүмүүс салсан болсон. Юу хаян гэж байдаггүй юм шиг санагдсан. Тэг салан малан гэж ядэн штэ. Тэр мэрхэн зүгээр байлын л гэж ярив. Тэг хүмүүс амар гэр бүл болоо. Унагчид муухай хайцсан юм уу майцсан уу гэдэг аюул Чи юм. яаж таньгүй штэ. Тий. Яса хайцсан уу майцсан уу гэдэг хэрэг чинь. хайц. Тухайн үед л үерхээ нэгэ цуг байсан байж. Дараа нөгөө үнэ эвгүй байдал оруулах тулд хаягдсан штэ гэж. Эрэхтэй үнэ. Октод бол өөр юм л дээ. Октод бол үзээж хаягдсан гэхгүй үстэй. Тэмэт. Тийм л дээ. Нэрэл юм шиг. Тэгээ бахархалтай наамгүй байдаг хүүхдүүд ийм юм аа. Гэтэ нэр тийшээ зэбэр ингээ хайсандаа бүр ингээ амар баярлаа ингээ Шал тийм. яриад. Юм тийшээс. Ну саний дэртээ. Нэг Шингэнүүд вэ гэж. Йоо, яка одоо ингээд амар хүсэж байгаа шүү дээ. Ингээд мөрөөдөл зөрүүлж зорлого гэх тий. Тэр хүсэж байгаа зүйл нь ингээд үнэхээр болохгүй бүтггүй байвал амар сэтгэл хөдлөлөөс их ордог шүү. Гэтэ ингээд яг ингээ өдөр ирэх тасан. Тэгээ ирээдүй юм бодоод үзсэн чинь ирээдүй хэсэгт өнгөрсөндөө бодлоо байлгаад тахаар стресстэй тэр нь тэгээд томроод.
Гэтэ яг одоо л байгаа тахлаар яг л нэгэн хэвийн яваад идэв санагдаад байдаг шүү. Тэгээ ирээдүйд нэг зорилго тавьж би яг тийм болцсон байна гэж хэлж байна. Би яг ийм нэг юм болчихсон байхгүй. Манай монголчууд хизээч өөрийн өнөөдрийнхөө амьд чаддаггүй заяа. Яг дандаа ингээ ирээдүйнхаа бодож амьддаг. Ирээдүгээ бодож амьддаг. Нам яг ингээ өндөр хөвчлөлтэй ороод болохоор яг ингээ өнөөдрийнхөө амьдрал сурсан заяа. Манай монголчууд ингээ энэ тэнд очихороо хизээч яг өнөөдрийнхөө очиж өнөөдрийнхөө амьд чаддаггүй гэсэн. Яг ингээд нөгөө яг ингээд гэр бүлтэй болцсон, үр хүүхдтэй болцсон болохоор яг ингээд ирээдүйдээ нөгөө нэг бүхий хүмүүстэй ингээд юм үлдээх гээд тэг хизээч өнөөдрийнхөө амьд чаддаггүй. Юу ялангуяа манай монголчууд би яг сүүлийн үед ямар өнөөдөр гэсэн зарчмаар амьдраад байгаа юм шиг санагдсан. Сүүлийн яг карантинаас хит их өнгөрсөндөө амьдрахаар хүн өөрчлөгдөж чаддаггүй гэж өсөж чаддаггүй, өсөж хөгжиж чаддаггүй. Яг л өнгөрснөр ямиг хараад би тэгдэг байсан да, тэгжсэн да гэдэг. өнгөрснөө бол тэгээд яг хэрэгтэй зүйлээ үлдээгээд хэрэггүй зүйлээ мартах хэрэгтэй байхгүй. Би гэд дайлынхан бол яг өмнө хэлчихсэн юм асуучлаа. Яг хүний тарих гэхээр амар сонин зүйл юм. Яг хэцүү байсан үе автоматар тарих өөр блоклж тийм шиг санагдсан. Яг бодоход бүр амар хэцүүд орсон гэж орж ирж байна уу? Яг тэр үеинд орсон ч юм орсон гэж байна. Орж ирж байна шүү. Цөөхөн орж ирж байна уу? надад л цөөх орж. Яг гоё юмнууд нийлээ орж ирж байгаа зү. Ахаа, яг ингээд нэрээ. Тэгээ яг одоо ингээд тахаар муухай нийлүү их байгаа юм шиг байна. Тэгэхээр тарих өөрөө ингээд саавалтаад яг тэрийг нь санаахгүй болгочихсон юм шиг санагдсан. Ээж ингэсэн байхгүй юу? Хүн мартахын утсаар амьдралаа өргөжлүүлдэг юм аа гэд. Одоо хэн нэгэнд бит хоёрын бол үйл ажиллагаа боллоо гэхэд амьдралаа өргөжлүүлдэг. Энэ ямар гоё үг байна. За баярлаа. Одоо чи ингэж юм хийгээд тавьчих таа юу? За тэр чинь ингээд тэгсэн байна. Бид гурийн донд одоо нэг юм боллоо гэдэг шүү дээ. Одоо үйл ажиллагалцал маргаа. Тэгэхэд ингээл үс санаал ингээд тэр намаа гэсэн гэдэг байвал одоо угаасаа өөртөө ч сэтгэл хөдлөлтөд юм хураагаад тэгэхээр зүгээр муухай надаа мартаал уучлал буцаал өргөжлүүлээл яах хэрэгтэй. Тэгэж би яг ойлгосон. Тэгэл одоо тэр намайг тэгсэндээ тэр угаас намайг тэгдээ ингээд тэгээд байвал шалгахгүй шүү дээ. Өөрийнх нь сэтгэл боглож байгаа юм нь тэгэл амьдрал нь шалгахгүй болчих. Би нэг хүн амьтанд модалцаад насаараа өсмөс сан гэхээр нэг тийм ямар ядаргаад юм байсан. Ямар бодлын ядаргаад юу ч юм. Гэтэ бас тодорхой хэмжээд бас тэр хүн бас дургүй хүн байгаа шүү. Гэтэ бас угаасаа үзэн ядах гэдэг мэдрэмж. Яг үзэн байх ёстой мэдрэмжүүд юм. Гэтэ яг үзэн их байлгаж болохгүй тий. Тийм яг үзэн ядах гэхээсээ илүү ингээд яг ингээ өөрийнх нь юм ин угаасаа юу хүний дургүй зан чанар гэж байгаа шүү дээ. Тэрийг ихтэй бүр үзэн ядах хэмжээнд байж болохгүй байхгүй. Яг их нэг хэсэг дээр би маазрах үедээ маазраад тоглох үедээ тоглоод зүгээр явах үедээ зүгээр явж бас зүгээр шүү дээ. Ингээд зүгээр байг маазар бас бодохгүй шүү дээ. Зүгээр байгаа үедээ ингээд ажидлыг хүн амар маазраал. Тэгээ бас тэр хүний үед яг маазардаг үе байж бас болох юм тий. Тэр дандаа яг юм хоёр талаас нь бодоод яасан нэр. Юмыг бүр хэд гүнзгий бодох хэрэггүй. Тэгэхээр гүнзгий бодох хэрэгтэй юм шиг юм хэцүү. Ингээд хэд их бодолд автчих штеп. Хэд их юм бодцоор одоо айгуу нэг жоохон эмэрх ч юм уу эсвэл нэг яах гэдэг байхгүй юу. Тэгэхээр нэг хэд их юм бодохгүйгээр зүгээр л яг төлөвлөгөөнүүдөө яг гаргаад тэгэл яг орхисон дээр би төлөвлөж бодоод байгаа шүү. Би ингээд юусэн нэг ямаараад ингээд пост ингээд юм шеэрлээ хийх хүсэхгүй байна. Яг тийм юм яг хийх гэхээр ингээд бусдад ингээд амар санаа зовоод байдаг заяа. Тэр чи яг тийм юм дээр амар insecurity болсон юм шүү. Ингээд яг ингэчүүл яах болоо яг хийнгүүтээ би яг ингээд бараг хэдэн секундын дараа буцаад нь хосгочдаг заяа. Яг тийм ингээд яа ингээд зүгээр дотроо л ингээд яагаад бодоод байдаг. Тэрийг бусдад юу гэж бодох бол гэхээс харж байгаа нүсэл би дараа нь энийг харчаад юу гэж бодох бол гэхээс бусдыг яах бол бусдад намайг одоо ингэж бичүүлээ тэ бас бүжээ тэглээ гэдэг. Тэгээд бусдад хүмүүс намайг яг юу гэж наад чи буруу байхгүй юу? Яг сэтгэл зүйн хэрүүл мэд чинь бас нэг асуудал байна л гэсэн. Яг өнгөрсөн жилийн чинь тэр юм одоо л байна л гэсэн үг байна. Би яг тэгэж харж байна. Чи нэг сэтгэл зүйч, сургууль хэрвээ сэтгэл зүйч ажиллаад эхлэх юм бол нэг очиод ороод үзгүй. Дунд сургууль дээр сэтгэл зүйч ирсэн шүү дээ. Ирсэн үү? 9-р ангид хахад ирсэн шүү дээ. Хоёр эрэгтэй эмэгтэй. Тэг би эмэгтэй дээр нь очижсэн байхгүй юу? Тэгсэн чинь намайг харчаад за чиний зөндөө олон одоо зураг өсөн байхгүй юу? За тэгээд тэгсэн чинь яга өөрт нь үзүүлээрээгээд тэгээд тэгсэн тэг би тэгэл
амар ирсүүч аваа гараа явж байгаа шүү дээ тий. Үнэхээр за тгий би болох юм байна гэх юм байна. Тэгээд аваад уцаа хаваад нэг стори үзэл буцаа сэтгэл зүйч рүү очиод ихчээ ингэсэн байна. Тэгээд би орхисон л та. Гэтэ тэр сэтгэл зүйч яг миний нэгээд өөрчилж чадсан л та. Би тэр сэтгэл зүйч дээр очиод юм ярихтаа бүр ингээ баг ингээ үйлдэлсэн шүү дээ. Тэгээд надаас тэрнээс л дээрцсэн үү? Тэгээ би ер нь ямар нэг тодорхой хэмжээгээр нөлөө 5% дээшсэн. 5% ихтэй бас амар том. Их штэ. Их нэ. Тэгээд ер нь дээшилж ийн гэдэг чинь жоохон ч гэсэн дээшилж ийн гэдэг чинь бас дан доошлоод явах юм бол тэгэл чи нэг ороод үзэхгүй юу. Хүн яг өөрийгөө тийм depression гэдэг дорцсноо мэдгүй байж байгаад яг бүр гүн гүнзгий арсны дараа л мэддэг гэж байгаа байхгүй. Тэгэл яг ингээд том тоглоулаад тэгсэн юм жижигхэн байгаа тийм. Би ингээл хүнтэй үерхлээ гэж бодож юм. Зөв бодож байгаа штэ. Зөв хинээс төсөөлөөгөө хүнтэй заяа. Тэгэх юм бол за ингээд үерхчих юм бол бусад хүмүүс ингээд юу гэж хэлэх бол яах бол гэв. Би ерөөсөө ингээд зэрэг гаргаж чадахгүй байгаа. Тэгэл ингээд ямар нэг юм хийчих юм бол хүмүүс намайг яах бол битгий тэгж үзээ. Тэгээ би бүжээ дандаа л өсгөө ингээд бүжээ яаж чадах юм яга хэлж штэ. Тэгэх юм бол тэгээ бүжээ тэгээд боли. Наад ч юм бас тэгээд өөртөө ихтэй. Facebook-ийн найзууд амфэнти. Яг бүр амар чамайг мэддэг хүмүүсээ л үлдээвэ тэгээд бас тийм би яг тэгсэн чинь яг ингээд close-тэй болохоор ингээд хамгийн татны хүмүүс хийж байгаа штэ. Тэгээд close-тэй хүртэл ингээд яг стараага хийдэж штэ. Чи бол хийдэж штэ. Би юу? Тэгвэл мó би тэгээд би ингээд заахан заримдаа ингээд жоохон сэтгэл хөдлөл орсон үе байгаа штэ. Яг тэрэндээ ингээд close-тэй юм хийх ерөөсөө чаддаггүй. Яа тийм. Тэгээд зүгээр юм маазраал тиймэрхүү юмудаа л би амар хийдэг. Close-тай. Тэгээ би яг тэгж бодчих. Тэгээд яг миний ингээд сэтгэл одоо ингээд гонглж байгаа хинт чамаагүй. Тийм ч одоо би хинт гайхуулах гэж нэг хийгээд байгаа. Яг тийм бол ер нь. Тэгээ би бас яг бод. Яг л хийх гэсэн заа зөв миний ингэ чинь хинт хамаатай шал тэнийг юм. Сошиал дээр сошиал гэдэг чинь амьдрал биш учраас энэ дээр ерөөсөн мэдрэмжээ 100% гаргах ямар ч хэрэггүй байхгүй. Яг нэг 30-40% гаргаж болно. 100% бол гаргаад хэрэггүй. 100% бол гараад хэрэггүй. Тэгээд бүх мэдрэмжээ гаргадаг хүмүүс жаа ядараатай тийм үү. Яг тийм хүмүүс яг босоод хүмүүс ч гэсэн амар бүр хэцүү байдал гаргаж байгаа. амьдрал нь сошиал ертөнц дээр явж байгаа нас. Өө энийг ч өө энэ алхуудаа зүгээр ч өө дахиад л готлоо. Харин тийм би бааж юм гэдгээ стил дээ. Тэгэхээр яах нь ямиг хим хэмжээтэй. Хим хэмжээ. За нийгмийнх маань яриараа. Хим хэмжээ гэж юу вэ? Хим хэмжээ гэдэг бол юг төв зохистой. Ямар зохистой болох вэ? Ноц. Гана эдийн засаг чаддаг шүү дээ. Ганц хүү. Гай. Яа чи яа. Дэлхий юу. Тэгээ гана прем өндөр заяа би бүр ингээд Хөөе даа өөр юм яриа манай. Өчтөр ингээд хаад явж байгаа хгүй гэсэн чинь би таяр гарсан шүү дээ. Тоор явж юм бэ. Машинд явжсэн чи таяр яваад ингээд төрлийн ярьсан тэгээд. Өө за би тэ хотлаа. Нэр барах яг зам гаргачихсан байхгүй чи яг сунаас нутаал. Юм инээгээл ярьж явж байсан. Нэг том алхаж явахт нь би зөв ингээд хоёр алхах. Би яг амар хурдаалхдаг шүү дээ. Хэсэг нэг ганаа бүцэх. Харин чи бүр аав би бүр ингэж хараа бүр аав өндөр заяа. Яаж тэгж аав өсдөг вэ наа. Би гоо нэг аав өндөр гэж боддоггүй юм билээ. 5 капитер явахаар 5 канаа гүйцэтгэхгүй байсан заяа. Бүжээг таяр явахаар би бүжээг гүйцэтгэхгүй. Би бүжээг гүйцэтгэв. Бүжээгээс гүйл би бүр ардсан баг бүжээ тэгээс бүжээ хүлээж. Тэ хуудаа. Би 5 канаа гүйцэтгэв. Би бүжээг гүйцэтгэв. Бүжээ 5 гүйцэтгэхгүй байх. Ааха тийм нэрээ тийм штэ. Би ингээд 5 гэдэг юм ингээд явж байхдаа тийм хахгүй бүр амар тийм. Харин чи яг 5 байхыг 100% хүсдэггүй байсан болохоор тийм юм шүү. Би 5 дахиад алхаад авч өгсөн шүү. Ингээл хөөрхөн хамт ингээд бүрштэй юм шиг ингээд явдаг байсан шүү дээ. Би бол миний ингээд зүгээр гараа битгий ингээд их сав. Тийм юм. Би хөөрхөн мэлсэн бас. Би таараагүй санаад чи. Ханд би тэгж алхахад нь хөөрхөн л байсан шүү. Тийм айгу гэтээ маа 5 гэдэгтэй лээ. Тэгээд та нар ятиг юм дэ мэдэхгүй юм шиг. Яг нь ирчиж чи өөр, эмгтэй чи өөр. Ир юм бодлоо шүү дээ. Хоёр ч гэсэн миний юу гэдэг мэдэхгүй шиг. Чи хинтээ харьцаж байна. Томоо намаа шууд анхны дугаар дээр шууд надаас чи хин сайн бэ гэж. Би тэгэл төмөөхөнд би тийм сайн гэж зарлаад байж. Яа, нэрнийхээ би бүр яг мэлээ зэн надад бүр яг харьцдаг хүн
нэг ч байхгүй. Яг мөнгө зүйл байна. Мөнгө зүйл юм аа. Надад зүгээр ангийн би яг үндэ Facebook Messenger-аар авцмаар байхгүй. Харин би ч даанч харилцаа холбооны бүрийг зайлшгүй. Ааха. Тэгээ ингээд мөнгөн цол том хоёртой л харцдаг зэ би бол та хоёртой л харцдаг. Нэрээс надад Босоод хүмүүстэй харцдаг л чаатлах яриад байгаа юм уу? Тэгээ чаалах ярьж байна. би чаалах яриаг би хайц хэрэгтэй гэсэн чааталдаг юм шүү дээ үнэ дээ. Би чаалах. Тэгэхээр баг чааталдаг юм байхгүй бац тий. Хаяад нэг Ааха хаяад нэг ярьж маяад нэр тэрнээс шиг бүр амар яг ингээ хосож өдөр болгож чаалах. тий яг тийм хүн бол их амар төвхтэй. би бүр заримдаа бүр чаалахаас талбар яваа. Ярихгүй чаад нэг чаадлах нэг ярих бол юм гоё таахгүй. Өдөр болгон чаадлаад байгаа чинь тэгээд тэр юм чинь байхгүй болчих шүү дээ. эрэгтэй юм хүмүүс үстэй тий. Мэдхгүй. Бүжиг тэр өдөр Ямар ч мод би та бүр өдөр алгаж хүндэггүй яриад юм байна. байна. Яриад байгаа юм. Оо үгүй тумаа харин юу яриад аваад бүжиг. Гэл мод би та хоёртай баг өдөр шимжэнгүй байна ярьдаг тий. Тийм ямар ч ярих Юугасаа өөд тэгээд хаяа хичээл хийхгүй гэсэн. Мэт байна уу? Мэт байна уу гэдэг. тэгдүү шүү. Чи ямар мохоо та сонсогчтой энэ ч судлаа яриад. Тэггүй чи тий. Гэтэ би нэр бүх даалгавраа хийгээгүй нөө атсан да. Тэгэл ингээд бурхнаас гойсон. Тэгэл цаг болгоо өнгөрөөл бурхандаа баярлаа. Яг тэр өдөр хамаагүй хичээлүүдийн даалгаврууд шалгаагүй. Харин бүр би мөтөр үед амар баярлалаа ш. Яг тэр үед ингээд бүр химээгүй санагдаад би ажинсан бүр амар яриалсан даа юу. Тэгээд өдөр өдөрсөн даалгавраа хий одоо өдөр. Тэг дахиад нэг цаг өнгөрөөл ёо бурхандаа баярлаа. Тэгэл яг за одоо өнгөрөг өнөөдөр яасан ч авах гэлтэй 5 дахь ирсэн бэл тэр чинь. Хэдэн өдөр ирсэн? 4 өдөр ирсэн шүү дээ. Өдөр. Тэгээд за Амар 2-2 цаг хичээл. Нэг цагийг хэлдэг давдаг. тийм тэгээд за явъя гээл би бүр тэгэл анги дээр очиж бүртэл даалгавраа хийв үзье. Тэгэл за хай одоо тавилан байгаа юм шиг. Шалнаа. Яг өнгөрсөн 7 хоног тэгсэн байхгүй юу? Ном зом гээд багш даалгаа тэгээ сургууль иргэсгийн Батбаяр нэг ангийн багш өртөө. Тэгсэн чи Батбаяр агс наа бүр хийж өгч байна. Би одоо тэгээ өмнөөс нь юм ярихаар тэгэл миний нэг ярьсан ямыг эргүүлээд над дээр суугаад нүрийг хэлгүй уншил. Ингээд суугаад байсан. Тэгэл энийг үл инээчээл. Тэгээд айгу наа айгу мухагаар их нь ярихгүй. Тийм бозоо. Тэгэл наа 102 дугаар барины үүднээс салгаа болсон байсан гэ. Би тэр барийг ч мэдэхгүй сайхан. Зооч нөө хүнийг юм байна. Харин тийм билээ. Тэгэл гүнийгийн барины үүднээс салгаа болсон байсан. Юу юм багш. Жилийн очт юм уу? Мөн тийш явдгүй тий. Тийм. Зөвлөчдгүү. 102 дугаар бариач мэдэхгүй баг чи. Бодлоо зохиогоо. Тэгснэ бүжээ чин юулээ гүнээ сайн байлаа үсэ. Тэгээ багш юу яриад гэсэн чи за. Тэгээ ингэсэн байхгүй юу? За би танаа ингээ хайрын гурвалжиг ойлгохгүй юм байна. Яа. Би ч гүнээд одоо сайн болоо. Яг үлээ. Сайн болох ч уусаа юу тийм юм бэ? Баажтэйсэн би. Би хизээ явлаа ба. Үгүй ээ. Үгүй. Оо та. Би их телефонод айгу баярлалаа. Яа. Ер нь л одоо телефоны би ингээл Яа дараа телефоны авах ш. тийм үү? Телефоны аваад ингэсэхгүй. Ингээл битээр яг 6 дахь өмнө л таньдаг байсан байхгүй юу? Хоёр аав ээжүүд ингээ найз. Хоёр хамаат мэдлэг болов. Үгүй хоёр аав ээжүүд найз. Чи хамаат. Чи ямар тали юм бэ хүн ярьж байгаа. Тэгээд гэсэн байхгүй юу? Тэгээд ингээ телефоны надад ингээл яг амар гой зүйлийг мэдрүүлж зэна өгсөр насанд орж хаад. Яа найз гэдэг утгаараа. Үгүй одоо яг ирэхэл Найз яг миний хамгийн штэ. анх айгу гоё өргөжсөн бол телефон авахгүй. Тэгэхээр чи хоёр юм биш үү? Үгүй ээ. Тэр яг хүүхэд нас мөхрөлтэй. Тэгэл ингээд одоо энийг дээд хийж ирэн заяа. Ингээд хорсон болоод тэр ингээд болж байгаа шүү дээ. За тэр ч яг за тийм аахгүй юу. Тэгээд ингээд өглөө 5 цагийн даан ингээд хүлээж идэг 6 мураа гэд хүлээгээд байж идэг байсан. Гэрийн үүдэнд амар хөрхөн дугаатаа. Тэгээ чинь жоох хүүхдүүд байсан юм чи. Тэгэл хэлгчээл хараад манай ангийн багш ингээд шаалмал ингээд дугааны гэдэг шүү дээ. Тэнгүү тэгэл гадаа хүлээж байж идэг гэсэн хараалганд. Амар хөрхөн. Тэгээд за зөндөө муудалж байсан. Одоо ингээл болоод найз болоод тэгж штэ. Хэлэхгүйгээр хэлж амаа нэг янз янз юмар. Хэлт юм аа. Тэгэл тэгсийг одоо яг л хэвэр байгаас тэгэл амар хайртай. Тийм амар сайн найзад болцоо одоо бай. Тийм. Тэгтээ заяа ингээд би хэвэрчлээ. Телмонэ баярлаа.
Тийм нэрээ. Та нөгөө энийг баг уншсан баг лөө. Тайтлаа баярлаа гэх. Баг баярлаа байлаа гэх. Энэ дээр баахан хүмүүсийг ярьсан нөгөө хүмүүс нөөстэйгээ олсон. Би энэ дугаар дээр дурдаг даа. Минутаа бичээ. Энэ дугаар дээр тэрийг дээрв. Description дээр ярьсан хүмүүсийн Instagram-ыг оруулж маргалцсан. Та нар энийг баг сонсчихсан баг цаа баруун уншижсэн баг. Тэгэхээр та нар уншижсэн баг. Нөгөө нэг анхны хайр гэдэг нь нөгөө нэг бүр нөгөө тэр хүнтэй ингээ нөгөө хайр мэдрүүлсэн хүнийг анхны яг анх сайн бос үнийг бол биш. Тийм. Яг анх удаа бүр яг чихнээсээ мэдрүүлсэн. Тийм яг ингээ надад хизээч хавраагүй. Тийм яг хайрыг мэдрүүлсэн. Яг тийм болохоор би өмнөхүүдийн бүгдийг тооцоо байлсан гэж. Тийм. Чиний анхны хайр юм бэ? Зур хэл яа дээ. Яг за хэл. Жил. Чавд. Ахад ингэдээс. Ахад тэнгэрийн гайхалтай. Осмос тас. Ахад тэнгэрийн гайхалтай. Осмос тас. Ахад тэнгэрийн гайхалтай. Осмос тас. Ой хоёр яар муу хоёр. Би хоёрыг сайн харсан даа юу. За хэлээ. Юу гасны. Ийш төхөр. Ингээл. Гурлаа хэлээ штэ. Би хоёрыг сайн харсан гэсэн. Үгүй тийм юм би л нэг юм. Би Монгол золыг нүдээр харсан штэ. Яг хоёр бол харилцаад тийм штэ. руу ингээд Би хоёрыг яг Монгол золоод нөгөөдөө гаргаж. Өөдөө чи миний тохионы нэрийг сонсоог байхгүй тий. Би яг ингээ ичсэн чи юу юм. Чи өөрөө Монгол зол тохио гэсэн штэ. Тийм байхгүй өөдөө бүр тохиож аваагүй. Та хэл. одоо энэ миний нулимс явуулчих чинь. За гүй. За дараа нь хоёул хэлье. За чи. Оо яхаар биш чи. Чиэсээ тохио гэсэн дөрөв зүгтсэн байж. Хой. За мод хэлээ. Гүй. За зэрэг хэлээ яаш зүгээр. Тэгээд тэр хүмүүс нь сонсол яах юм? Сонсохгүй шүү. Гүй. Түгээр яах гэж асуусан юм бэ? Зүгээр юу л тахгүй юу? Талаар ярихгүй тийм үү? Түр нэрийг хэлнэ штэ. Яг тэр хүн нөө нэг За яг нэрийг хэлэх болоод хизээ гэдэг хэлээ. За Хизээ ямар байсан аа? Хөөе за голын өсөдөө хэлж идэх хин ч мэдэхгүй. За хэлээ. Шууд голын өсөдөө хэлэх хамаагүй. Хин ч мэдэхгүй. Голын төмөөс үг байгаа штэ. За төм амгалангийн одоо энэ үсгэр ч юм уу те. Одоо жишээлбэл. Эм голын үсгэр. Энэ чиний бүгд чинь юм өсөөр гарсан. Энэ. За Яаш тийм хэлж чи. Энэ. Бас юм шиг. Яг шиг зүгээр нэрийн тийм. Тумаал хэл. Яг зүгээр хэлэхгүй байлаа. ядаа Шууд дараа хэлж байгаа. юу яа. Угаас мэдж байгаа. Энийг гурлаад яри заяа. Өнөө. Далаа өсгтэй юу? Эсвэл тэрнээс авна уу? Яа, бид минь соос мэдчихээ. Бүгдээр татаад байгаа тоглож байсан юм. Үгүй за яг хизээ чамд мэдрүүлсэн. Чамд минь би өөрөө өөртөө мэдрүүлсэн юм. Мэдгүй Тэгээ эрэгтэй хүмүүс яаж охин сайн болох юм бол тумаглаа. Эрэгтэй хүмүүс яаж охин сайн болох юм бол яг ямар мэдэмж төрөх вэ? яг яаж хараад татагдах уу? Эрэгтэй хүмүүс бүр нөхдүүдийг ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг тэгвэл охтод зөв зүгээр ажилладаг. Ахын одоо нэг эрэгтэй одоо нэг эмэгтэй таалагдаад тэгээд хайлт хийж охтод ярьдаг тийм байлаа дөндөө байд юм байлээ. Тийм чамаас энэ талаар асуухгүй л тийм. Тэгээд өөр мэдрэмж өгөөд шүү. Танаасаа юу? Тэр хүнтэй л баймар надад даа. Үгүй. Баймаар бас хэцүү. Тэр бодогдоод Зүгээр л өөр мэдрэмж. Тэр бодогдоод байдаг. Үгүй. Ямар сайн юм бэ? Биш. Би ерөн төстэй авахаа хоёр мэдрэж байгаа зүйлээ яг л төстэй мэдрэгдэх байлгүй дээ. Юм яриач. Энэ хооронд аялгүй явуулчихсан дээ. Хүмүүс үлгэл хүмүүс өөрөө бодчих. Өө энийг ч унсчааг байгаа гэх. Бүүэн тоо явуулмаа. Яна энэ бичигдэж байгаа. Чигвч ажиллах байгаа. Хүйе. Нэг цаг яриа шүү. Тэгээ. Юу вэ? Би нэг цаг ярихгүй гэж 2 цаг ярих гэж бодож байгаа шүү дээ. Пи. Гэтэ юм ингээ яриад хамгаал яриад хамгаал. Эмэндээ авах шээ. Зэнэ.
Yes багш. Дэлхийн зүүн дээр. Энэ тарин юм хийж байгаа багш. Энэ жоохон ажилтай байна. Ангийн багш тумаа Монголд ярьж Яасан юм бэ? ихэд бүжиг тарих байхгүй гэдгийг хэлж гэж лээ. За. Маргааш бүжиг дээр 2 дугаар ажил оруулчлаа. За. За. Манай ангийн хөгжөд таалан болсон. Яна 2 дугаар айлж боллоо. Харин завгүй байна багш. Харин одоо утгагүй л. Би ганцаар. Аха. Суралт биш зүгээр л юм бич. За. 2 дугаар хэлсэн. Йоо. Өөрөөр манайхаа нэг бодох Тэгээ маргааш л гэсэн. Аха. нэгдүгээр хэл рүү орчих багш. Манай авч загнуулсан гинэ. Хинд? Аргагүй. Яа. Хөцөл багш бүр амар санаа. Хөөе. Ингэж болохгүй шүү дээ. Ой яанаа. Өөч надад нэр бүдүүнээс сонсож байгаа хасаарай. Нэрээ. Ачаа амар хүмүүсийн талаар яриа багш маш яриа аллаа шүү дээ. Хөцөл багш гэсэн чамаалаа. Тэгээд маарлаа. Би Одоо нэмчтэй яар зүгээр би энэ чинь юу аа. Чи хаяа эдитлээс авахураад Дийдэж амжихгүй шүү дээ. амж Амждгүй Оо маа. хийж байгаа юмдаа сэтгэл хатсан тийм. нэг гоё юм хэлдэг. Яг гоё эдит гэж үзээ заяа. Үзээ. Би энэ дээр яаж эдитлээ мэдэхгүй байхгүй. Оо мэдтгэл дээ. Мэдгүйгээр бодлоо ярьчих. За амдэр нэг тийм тэгэхээр заримдаа би нэг юм дуулж амьдрал надад яваад ингэж цаг болгон дээр дуулдаг тоо. Шаад буруу аа. Надад нэр ямар нэгтэй дуу юм да. Доо биш би зохиос юу. Би дандаа завсарлах болгондоо энийг дуулдаг. Та хэд юу үзэж байна? Юу үзэж сонсож байна? Би Хөөе. Замын нэ за. Би нэг one day гэдэг нэг кино таахгүй юу? Аа. Тэр би бас энэ байгаа талаар ярих уу? хүмүүс л мэдгүй маа жаа. Чи үзээрэй заяа. За ямар нэ. One day гэдэг. За. Яг мөнгө бүжээд амар таалагдсан. Надад Надад бол бол бүр тийм амар бол таалагддаг. би яг энэ киног яг өмнө жил яг мэдсэн заяа. Бүжигийн girl play. Аха. Брэм биний бүр сэтгэл рүү ингээ орцсон заяа. Би бүр ингээ өөрөө үцгээс өчлөн ингээ заяндаа харна л та. Тэг бүр ингээ өчтөр ингээ сая харна хасаа буцсан ингээ үзсэн баггүй. Тэгсэн чинь ингээ дахиад яг ингээ анхнаас эхэлж бүр үнэхээр гоё. Гэтэ яг миний үзсэн кино ингээ дахин их үзэх хаад амар гоё юм л. Дуртай хулуун надрыг яг тийм зураг авчихсан маа. Нөгөө факт юм баг. Факт. Дуртай киногоо дахиж үзсэн сэтгэл санаанд эргэн нөлөөлтэй байд. Тэгээ би яг нэг амар гоё кино үзсэн байхгүй юу? Яг тэрнээс биш яг чинь сэтгэл санаа ингээд амар bipolar шиг ингээд дээшээ доошоо өсөлттэй уналттай амар тогтворгүй багтсан юм. Тэгэл яг тэрийг явуулахаар эрэг чил уг нь үзье гэж бодож байгаа. За зэр шиг дахиад үзье гэж бодоод 7 хоногт 2 удаа үзээд гэсэн чинь тэгээд үнэхээр нөлөөлт юм байл. Яг дахиж үзэх гээд тэгээд тогтворгүй багтсан байлаа гэж бодсон би. Одоо ийм ямар нэгэн дуу заяа. Тэг ямар нэгэн контент кино хүний сэтгэл зүг одоо баярлуулад ингээ гонхтой болгож чадж байгаа. Нөө нэг солонгос нэг хүчрхийлүүлдэг нэг тийм кинод штэ. Би ихчтэр зүгээр тэрний бичлэгийг үзсэн. 3 охин жилөө 4 охинтой тэнгуүтэй нөгөө нэг. Гүг биш. 8 настай охиныг ингээ хүчрхийлсэн. Тэгээд тэр охин бүр ингээ амар өхлүүд байдалтай болчихсон. За. Дэрүүн гэд бас нэг кино байдаг маань. Тэгээд шууд тэрийг үзэхээр нэг хүний сэтгэл санаа шууд амар унж байгаа байхгүй тий. Тэгвэл ингээ нүднээс нүднээс гараад харин жаргалтай. Гэтэ би яг нэг юм үзчихээ нэг кино үзчихээ тэр дотроо орчдөг шүү дээ. Яг тэр киноны гол дүр Би яг надад тийм гоё кино үздэг байж магадгүй. тийм л. Би бол амар Тэгэхээр муухай тэнэг кино үзчихэр тэгээд what the fuck юу үзчихээ гэж боддог юм аа. би бүр Нэг хав Train to Busan-ы 2 дугаар Peninsula шүү дээ. Тэр тийм тэнэг бол. Аа би бүр үзээд үзснээр дараа уур хүрсэн. Сүүлдээ бүр амар тэнэг болно ёо fuck. би адал явдалтай заяа бүр амар гим тэр юм ихтэй тийм алаа ихтэй. Ер нь тиймэрхүү юмнууд амар үздэг. Би бүр. Гэтэ Wadi дуртай, романс дуртай байдаг. Би гэхдээ дараа мөчтэй бол үзэн штэ. Яг гинт нэг тийм нэг юм ингээд. Би ч гэсэн science fiction, action төрлийн кино надад нэлээд сонирхолтой заяа. Гэтэ яг миний хамгийн дуртай кинонууд дандаа драма төрлийн кино байт юм байл. Тэгээд бас та нар заяа. Сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Итгэдэг. Хүн өхөд хайчдаг бай. Би Сүнс нь би би бол итгэдэг
Яагаад бол ямар нэгэн гүйдэл гэдэг хүмүүс яриад байгаа шүү, тий. Би тэрийг тийм соронзон орны долгион энергиэс үүдэлтэй тийм бид нар гэсэн нэг тийм энерги байгаа шүү дээ дотор. Тархины долгион байл цахилгаан соронзон орч юм. Тэд нарт нь нөлөөлөд тэгж мэдэрдэг байх гэж боддог. Тэгээ байж магадгүй. Энэ талаар нэг үнцээ бодож байгаа юм байна. Би бол боддог. Би бол байдаг гэж боддог. Одоо 16, 17, 18 одоо ингээд маш залуухан заяа хүмүүс амиа хорлоо гэд яд нь штэ. Тэгэхэд ингээд яг өстой харамсалтай юм гэж бодож байгаа ч үнэхээр хайрыг юм гээд тийм хандж байгаа ч яг одоо нэг амьдрал хийжсэн. Унжаахта юу боддог бол? Юу ч бодохгүй шүү дээ. Өндөрөөс унтаа амьдрал нь тэгээд ингээд л дууслаа. Нэг харагдах юм үү кино. Айгуул магадгүй зарим нь өсөрж байхдаа харамсдаг байх. Буцхайг хүсдэг байх. Шал дэмий мэдхлээ гэж. Эсвэл тэгээд бүр амар болсон болдог гэж магадгүй. Нэг тийм хүмүүсийн уусаа тийм нөхцөлөдийг мэдэрч чадахгүй болохоор тэгэл хэцүү юм даа. Түр засах уу? Өөрчлөж яах тий. 3 дахь сонголт гэж байна. Хичээл нөө. Тэгээ багш дээр 4 дахь сонголт авсан байж тэгээ. Харин тийм. Гэтэ багш тэгээд асуугаа манай нэрийг ялахгүй. Манай ингэ нөгөө чад сайн юу гэхээр бороо зураг ойлголт тэгээд үүдэл хатсан юусээ. Яа бодлоо тасан юм шиг байлээ. Би тэрнээс навчсан. За одоо сонсогдчих. Миний ямар сонсогдчих. Тэгээд миний ямар сонсогдчих. Хоёр. За. Гэхдээ басж үзэх юм тоо хоёр. тэгээд та. Сая ямар сэдвээр хичээлээ? Бэно. За Юм яриад. юу ярьж хэлсэн марчиж. Дэшин сэдв хөрлөө. Нөгөө кондент мэдээлэл ярьжсэн шүү дээ. Сүнс ярьжсэн шүү дээ. Би тийм зэрэгэлдээ ертөнц байдаг тэгдэг. Би ч гэсэн. Яг ингээд олон давхарцсан ертөнцүүд байгаа заяа. Тэгээ цаг хугацаанд гэхдээ харилцаа адилгүй яг ингээд Өөр онтол. цаг хугацаа яг юм бөөрх юм дугуй байдаг гэж би боддог. Яг миний үзсэн кинод яг тэгж тайлбарлажсэн. Би тэрэнд нь итгэсэн юм да. Гэтэ амар онол дээр үндэслэж тэр кино гэж байгаа штэ. Ямар одоо жишээ нь ямар нэгэн зүйл хараад одоо сэтгэл ингээ баясдаг шүү дээ тий. Та нарт тэгдэг зүйл юу вэ? Би одоо чинь ингээ сар хараад, бороо хаяг хараад хэд идэх шүү дээ. Хөөрөд идэх цаанасаа тийм гой санагдаад баяртай болоод. Бороо гой бороо. Бүрнийх гоё орвол бас гоё. Муухай оруулах муухай. Гэтэ бүр яг тэр нь тийм өөрийгөө тийм байнга борооны үйлдэлтэй тийм газар мазад амьдарч чадна гэж боддог шүү дээ. Амьдрал харин бүр гой байх байхгүй. Томос сонсохгүй. Монголчин нөө юу штэ. Сонсохгүй. Сонсогч ажиж гэж чаад үз. Монголчин нөгөө нэг борооны үйлдэл. Үгүй энд биш ээ, энд сонсохгүй. Энэ сонсоо гэдэг. Это ярих үргэлжлэх юм болчихоо. Тэг хэлээд авчаа. Гэнэ. За одоо. Тэг яг хоёрт дээр шүү. Йоо. Өнөөдөр Тохот би гэж. Ой би хэлэх гэсэн. Үгүй чамаг яг тэгж хэлэх чинь гэж бодсон гэсэн тийм. Тэгээ би тэгж хэлж бодаагүй. гэж явах мэдрэмж сонсон. За. Маск зүсээ. Та коронавиг үзтээ. That's how. Хөөе, гэтээ нэг юм хэлэхэд бүжээ корона тусвал дагаад ингээд тусна. Тэгээд Арай мохо бүжээ тусвал би яг хоёрын нэг нь туслаа гэхэд хоёрын нэг нь туслаа гэхэд нөгөөт нь заавал тусна. би тийм болохоор маска зүү гэж. Тэгэхээр ч ингэ сонсохгүй шүү. За тэгээд дүүрчтэй. гэтээ нэр коронавигаас болж үнэхээр их хохирол амсаж байна яа. Чи тэмцээн ямар байна? Явмаар юм. Яг үнэхээр би зүгээр болоод яваа танаас яа тэмцээн болоосоо yes тэмцээн мэдсэн. Би бас тэгж бодохгүй юм. Зүгээр яа болол яа. Чи яад коронавигаас болж үнэхээр их хохирж байна гэж. Би яа. 100 болсон. Чам дээрс нөө бүжээ. Тэрэг чи зөвхөн надад лэрсэн. Юу вэ? Дөөг 100 яах чийсэн. Нөө Тэг яасан. Тийм. Юу яасан бэ? Манай аавын талын. Ингээд нөө нэг манай аавын талын манай энэ олон сонсож зүгээр юм. та зүгээр. Манай аавын дүүн заяа ингээд юу Франц авчихсан ахгүй юу? Тэгэд ингээд Францд амар гоё яадаг мэдэг гээд тэгсэж яг ингээд
баг тэд нэг ингээ явах гад чим дараас нь баг ингээ аа гэдэг гоо гэсэн ингээ баг явах гэсэн аахгүй юу. Тэгсэн чинь ингээд нөгөө нэг ингээл баг хамаг юм зохицуулсан аахгүй яг ингээд баг явах хэлтэйгээ тулаадсан аахгүй Франц руу. Би хүртэл ингээл яваг амар баярлсан. Ой чаач хийсэн биш. Хин бэ ёо. Тэгсэн чинь ингээд за бэж л та нар ямар байсан юм бэ? Хүн айгуу тах юм. Ярьж би юу. Тэгээ яг ингээ явна би ч хаад хэлээгүй юм байна. Ингээ яг явна гэж бодчихсан аахгүй. Тэгээд ингээ хамаг юм тэгсэн чинь яг ингээд явах гэсэн чинь яг ингээ хятад вакцины зөө. Тэгээ хятад вакциныг ингээ Европын орнууд хүлээж авахгүй байгаа. Тэгээд ингээ бид нар амар их хөөцөлдөд. Тэгсэн чинь яаж чарах ингээ хятад вакцины хийх гэсэн болохоор ингээ болохгүй гээд тэгээ ингээ хамаг юм ингээ нарсан заяа. Тэгээ онцгой байж. Хэрэг ингээ хэрэг тэр хятад вакцины хэрэг корона байгааг байсан бол би өдөө Францад тавьчихсан билээ. Тийм байна. Ер нь тийм байна. Оо түмээ амлаа зураг дараад өгөөч. Зураг дараарай нэ за. За тэр коронавигоос амар нөлөөж яваа. Би олимпиад явж чадахгүй юм шиг. Яг төгсгөөс өмнө дахиад нэг явмаар. Гэтэ би тийм үү тэгээд энэ яа тоо наагдахгүй. За болсон нэ за. Зургийн одоо хаагддаг шүү. Тийм. Чиний солонгос юм байна. Тийм солонгос. Тэгвэл Солонгос хаагддаг шүү. Хөө чи утныхаа дэлгэцийг яатсан юм бэ юу? шилэн алт юм шүү. Сайхан хэлчихээ. Нөгөө нэг яагаад солонгос Япон Яаж хаалцсан? Японуудын Хаана? Ой би юм яриа. Яг доо хаагддаг байх нөгөө гайд том хүмүүсээс зэрэглэх гээд одоо Япон юу өдөрт камера утсан юм юпны хандаагаар ингээд зураг авах тийм тохиолдол амар төхөд. Юпны хандаагаар ингэж буцаа шууд ингээд дурддаг. Тэгээд тэрийг тэгүүлэхгүй нь бол ингээд чамаагаад тэгээ ингээд авлаа гэж бодох юм бол чиг гэж таа. Хөөе чи яаж юм бэ гэдэг. Гэтэ манай Монгол яг тиймэрхүү юм байдаг. Тийм юм баг байхгүй. Тийм. Ганц хоёр л байж магадгүй. Нэг солонгос эдэрч чинь тийм цавтай тийм гаж татдаг хүмүүстэй кинонд энэ. Ингээл кинонд бүр амар тийм бүгд хаац хүмүүс ч юм уу зоолын хүмүүс аа. Хөөе. Уулзах юм уу? Тий. Дөрөвгүй дөрөв. Уулзах. 4:30-аас л очихгүй бол 4-өөс амжихгүй. Үгүй ч одоо. Чи одоо юу болоод байна? Хараач уу явж байгаа чи. За замасаа. Гэтэ өнөөдөр тийм дуу гоёлаа. Яг ингээд амар. Яг өөртөө тийм. Тийм ингээд яг ингээд хүсэн яг ярихыг хүсэжсэн юм ингээд ярьсан болохоор. Юу ярьжсэн сончлоо нэг бүжээ гоорлын өмнө хизээч ингэж ярьж байгаагүй гэсэн шүү дээ. Яг ингийн үед болохоор хом бацаал. Тэгээ юу байна мэн гэж нэр тэгээд өдөр тутмаа л ярьдаг юм даа тэгээд шүү дээ. Ингээд олон цагаар ярихаар тэгээд гүнзгий сэдвэр ингэж гараад ирдээ гэж байна. Яг ингээд би нэг ингээд амар ойлгоод байгаа. Яг ингээд хүнд яг ингээд сэдвэр ярьсан чинь. Тэгээ яг ингээд ярьж байгаа болохоор яг ингээд ярьж байгаагүй юм бас ингээд ярихаар ингээд өөрсдөө ингээд сэтгэлээ сайхан онгойлгоо ярьсан гоё юм аа. Би нэр нь дахиж юу яахгүй гэж хэлсэн. Нэгдэх өдрийн өглөө хизээч YouTube дээр подкаст хийхгүй гэж хэлсэн. Яасан? Яасан чи нэг л үзэлтэйсэн ганаа юм аа. Өглөө хичээлтэй хоног ч үзэхгүй тэгээд. Кодоч 15 16 21. Одоо бүх хүмүүс биш вэ? 15 16 21. За өөр Өөр гэснээр нэ за. тэгээ нэр ийм сэдвэр нэр ярьсан. Татаг. Тэгээ сонсож Брайан ингээд подкаст сонсдог хүмүүс бол сонсох зэрэг. Би бол сонсдог. ямар подкаст сонсож чинь чи хоёрд? Янз янз. Хүлээлт өрөө сонсож байна уу? Өөрөөс сонсож. Энийг сонсож байна өнөөдөр шинэ уур гарсан бас. Ер нь нэгдэх өдөр шинэ уур гардаг. Яг атас бүлийн хас гэсэн ярьж байгаа шүү дээ. Би тэрийг дараа нь амар гамнаж сонсоё гэж бодож байгаа. Би бол арайхандаа сонсоогүй. Тэр хоёр дахиж хийх. Завгүй байгаа гэж. Одоо энэ дугаар энэ сизнээ дуусчих дахиж хийхгүй гэсэн. Яагаад? Дуусгах жаа. Чи хизээ хүртэл яхаа. Насан туршдаа. Би мэдхгүй байна. Би яг нааш. Энэ одоо хэд дугаар болж байгаа лээ? Би яг нааш ирж явахдаа яг энэ талаар ярьж магадгүй гэж бодчихсон яг ярьчлаа. Аха. Яг хизээ яг энээсээ энэ надад дуртай зүйл биш болоод яг энийг хийхээр тийм стресстэй болно шүү дээ. Ер нь нэг юм удаан хийгээд тахаар тэгдэж шүү дээ. Ажлын юм болоод тахаар яг тэр үедээ л байх байх гэж. Тэгээ нэг ойрын хэдэн жилдээ бол тусах واخа.
Энэ одоо 20 дугаар дугаар. Би гэтээ ингээд танилцчихсан ингээ хүмүүстэй бүр бүгдэнд нь амар баярлдаг ш. Би яг амьдралдаа орж ирсэн хүмүүс бүгдэнд нь баярлалаа. Буцаа гарцсан ч гэсэн. Гэтэ уулзах хүмүүс тэгээ дахиж уулздаг юм байл. Жишээ нь хулуун байдаг ш. Нэг л удаа уулзсан гэсэн тэгээ буцаад Уулзсан. Уулзаа үлдээ нэмж уулзаа үлдээ. Буцаад хайрцаж гэж байгаа. Танихгүй байж исэн бас зүгээр штэ. Таньдаг болохоор амар юм. Яагаад ч юм ингээд 50 танихгүй хүн заяа. Нэг тийм хараа булаагаад ч юм уу яг таньдаг юм шиг санагдаад тийм үе байдгүй. Байдаг. Тэр яг юу вэ найзаа? Тишаамуу гэх юм байна. Өмнө нь болж исэн юм дахиж өмнө болж исэн юм одоо болж байгаа юм өмнө болж исэн юм шиг санагддаг шүү дээ. Тэрийг тишаавуу гэдэг шүү дээ. Тиймэрхүү л сөүл мэйт байж магадгүй өмнөх насандаа уулзсан. Яг тийм хүмүүс байна. Гэтэ нөгөө танихгүй гэтээ ингээд зөв санаа ингээд зүүн санаа яаж юм бэ? Яагаад ч юм ингээд танил санагдаад би өнөөдөр ингэсэн байхгүй юу? за Нэг та нар чштэй гэж гарч ирсэн. Тэгэж гарч ирж ясаа болохгүй шүү заяа. За тэгэж гарч ирж ясаа болохгүй шүү заяа. Би ингэсэн байхгүй юу өнөөдөр ингээд хойш ирээд харсан. за Тэгэл тэгсэн чинь яг ингэ харж байна. Зүгээр л ярьсан. За тэгээд би тэрийг бас модцоо ингээд хоёр хүн яг хоёулаа яг би нэг таньж байгаа юм шиг мэдрэмж төрөөд би ягаад ч өөр юм хэлэх зүгээр ингэж хойш ирээд харсан. Тэгээд яг хойш ирээд харсан чинь яг ингэ суудсан. За тэгээд би битгий тэгэрэй гэсэн чинь дараа нь яриа за зүгээр хэлсэн. Нэрээ Би өөрөө ч мэдэхгүй байна. дараа нь. Бүжээд би бин тавирын цагаар хэллээ. Сөөр мэй. Дараа нь ойлгоорой за минь. Мөний флейм гэ бас идэх байхгүй юу? Яг нэг хүмүүс ингээд нэг бүхэл байж байгаа хоёр хуваагдсан гэдэг тийм онол. Тэгээд за юу гэсэн. Юу амар харж яг нэг юм кино юм аа тийм. Гэтэ яг ийм бол биш тийм. Зүгээр ингээд зүгээр донор болох ч хөвгтөд хар багаас ингээд Андрю Гарфилд гол дүрдэн тавьсан. тэнгүүд ингээд хар багаас ингээд юу яадаг. Донор болох гоод эрүүл зүй хооллолт ингээд бэлтгэдэг. Тэгвэл том болоод яг ингээд өөртөө адилхан царайтай зөө. Тийм хүн ингээд яг өөртөө төстэй хүнд ингээд донор болдог. Хэрвээ өөртөө төстэй хүн донор болохын төлөө төрсэн амьдэрсэн. тийм яг өөртөө адилхан хүн гарч ирэхгүй байвал донор болоогүй гэсэн амьдрал гэх юм. Гэтэ яг ингээд хараа юм. Яг наадхан дээр чинь амар төстэй кино гэдэг заяа. Яг шийдлүү амар хөгжсөн заяа. За. Яна. Үзег хүмүүс хэл спойл авч магадгүй. Та хоёр ярьчих уу? Зүгээр үү? За зүгээр. Ярих чи. Айланд гэх кино байхгүй. Кино нь болохоор ихтэй юу яаж вэ? Дэлхий дээр амар тахал гарсан тэгээд хүмүүс амар зөвлөсөн хүмүүс нь тэгээд амьдарч байгаа гэж хардаг. За. Тэсний тэгээд киноны үйл явдал явагдсан чи тэд нь хит харсан. Хүмүүсийн яг би өөрөө ингээд дахиж бүтээлгдсэн. Тэгээд би хэрвээ ямар нэг маань өвдөх юм бол миний амьд атгал болоод шууд тэр нөгөө хөлбраасаа шууд эргэтэн авдаг ч юм уу. Тэгдэг. Тэгэхээр хоёр дүүр нь тэгээд өөрсдийнхөө жинхэнэ хөлбрийг алаад төгсгөлтөн мэдэрдэг. Тэс амар спойлчлаа гэсэн хүмүүс. Гэтэ ингээ кино явуулах сайхгүй байд шүү дээ. Нэг Penthouse-ийн яг гарахын өмнөх ангиудад нэг тийм ордог шүү дээ. Тийм. Тэгвэл амар гоё байдаг шүү дээ. Яна хурдан үзчихсэн. Ааха нэр яг тэгдэг. Нөө яг Asian Box-тай гарч ирсэн байхгүй. Би яг нэг хоёр тоглохын танилцуулгын үзчихсэн байхгүй юу. Тэгэхээр надад бүр үнэхээр гоё санагдаа. Хамгийн их нэр Penthouse-ыг яаж үзчихв? Би ингэсэн заяа. Би хөдөөсөн байхгүй яг тэгээд бүр баян цагаан хөдөөсөн заяа. Хүмүүс гоё гэдэг харнал централаар ütсэн. Би бол гоё маа гэж юусэн бодоагүй заяа. Зүгээр ингээд Asian Box-ыг гарчсан чинь яг 3 дугаар гарч байхгүй Penthouse гэсэн. Тэгсэн чинь би бүр ингээд ямар кино болоо гэж жоохон харсан чинь бүр үзмээ санагдаад. Тэгээл тэрнээс хойш үзлээ. Тэгээд надаа эхнийхэн үйлдвэрлэлд амар сайн болсон. Хоёрдугаар үйлдвэрлэл нь яг эхнийхэн үйлдвэрлэлийг гүйцээгүй. Гэхдээ хоёрдугаар үйлдвэрлэлийн төгсгөл нь яг сурлаагаан төгсгөл байж болохоор санагдсан байна. Тийм надад ч гэсэн яг нөө яг шоронд ороод дуусаад тэгэж логоныг хүлж богох ямар ч шаардлагагүй байсан байх. Санагдсан. 3 дахь Цаашаа хийгээл гэсэн баг өөр юм үзүүлэхэд нэмж мөнгө авахгүй. Тэгэл Penthouse-ийн юу шүү дээ. Penthouse-ыг үзээд өөр драм үзэхээр шал гоо. нэг дутуу юм шиг аа. Тэгээ сайн К-драмаг бэт юм шиг санагдсан. Одоо жишээлбэл сайн Netflix-ээр гарсан Squid Game тэр амар сайн явж байгаа. Тэгээ тэр Squid Game-ийн юу? Сүүлийнх нь анги жоохон ганцхан шүү лээ. Төгсгөлийн анги. Яг цорлын төгсгөл байж чадхаар гоё эпик байгаа гэж юу. Тийм, юм тийм. Яг хүмүүсийн хүлээснээс өөр төгсгөл. Тийм, шал өөр. Тэгэхээр үзээгүй хүмүүс ахын бол хүлээлттэй жоохон боорлоо гэх юм.
Гэтэ яг ихний яг хідэн ангид нь бол үнэхээр гоё юм шиг бийлээ. Яг сүүл рүүгээ нэг тийм нэг өвөм байсан шүү дээ. Тэр нь яг ингээ эзэн нь болж малаж байгаа. Чи ихнийх нь ангид үзсэн үү? Би ихнийх нь ангид үзсэн. Ер нь Тэр нөгөө нэг Японы нөгөө нэг сурагчид ингээ Японы нэг кино дээр Буруу ирсэн. ямар нэг Тэнгүүдээ нөгөө нэг хойшоо харангуудаа нөгөө нэг ингээд байнгуудаа тэр нөгөө ингээ хүчдэг. Тэгээд яг тэрэндээ ингээ зүгээр гинцдэг гингүүтэй. Тэр нэг том консоно гэлээ. Консоно гэдсэн шүү дээ. Консоны. Тийм яг консоно дээр бүр амар адилхан заяа. Яг Өөрсдөө ч үзүүлэх юм уугаар. би яг YouTube ухаж аваад нэг хойшоо хардаг хэсэг нь үзсэн юм. Доо амар юм. тэгэл шууд яг юм л өвхөл. Тэгэл би тэр киног яг яагаад гаргасан бэ гэж бодсон чинь заяа хүмүүсийг амар үн цэнтэй амьдраад Яг цаад утганы амар гүнзгий утга санаа амуулсан юм шиг байл. яг тэр хүмүүс чинь яг бөөнөр ингээ амар хэмжээний мөнгө нь юу өрөнд артан заяа. Тэг ингээ өдөр хоногийн яаж өнгөрөөдөө гэсэн хүмүүсээ аахгүй. Амар ядуу болцсон юм. Бүр хизээч төлж чадхаар Дотор нь одоо амар юм болж тэр үсэн татаад. Яг тийм хүмүүс Тэр хүмүүс гүн гэдэг мдээгүй орсон юм. Тэгээ тэгээд үдсэн хүмүүс үл сэтгэлээ даа. Хэрвээ хүн хизээ өгөхөө мэддэг байсан бол ямар байх байсан бэ? Мэдэх зүгээр үү? Яаж өгөхөө мэдэх зүгээр үү? яаж өгөх юм мэдэх зүгээр хавлаа. Сайн бодоод. Хизээ Надад хизээ гэдэг нь яг хизээ тэр хүртлээс хүснээрээ тэгээд хийх гэсэн бүх зүйлийг хийгээд амьдрын. Яаж өгөхөө мэднэ гэхээр тэгээд би бол яаж өгөх юм мэдэх юм бол тэр бүхнээс холоор байна. үгүй Тэгсэн чинь яг тэргээрээ юу юм бэ? тэгэхээр амар хэцүү амар дарамттай юм шиг амьдрал. Одоо машин дээр өгөх гэдэг мэдчих юм бол тэгээд машинаас амар айдаг бол. хэрвээ одоо ингээд хүмүүс одоо унтаад өглөөний сэрхгүй тохиолдож байдаг шүү дээ. Зүгээр л унтаад магадгүй тийм ч зүйл Унтж чаад өгөх гэх юм бол хэзээ ч унтаж чадахгүй байх юм уу? Унтахтай амар айдтай байдаг болж шүү. Юу за ажиллаа. Тэгсэн чинь жирхнээсээ унтж чаад өгөх ингээд унтж чаад өгөхөөсөө яагаад унтахгүй байсаар хагаад нэг амар утаа тэгээд тэр нь цаа үргэлжлээд хэрвээ хэвийнээр унтаадсан бол хэзээ ч тэхгүй байх байсан юм билүү. Чам нар одоо бидний ингээ амьдралдаа одоо ингээ бүтээж байгаа зүйлүүд нь шүү дээ. Тэг ингээл ганцлт болно. Хэрвээ бид нэг төрөөгүй байсан бол яах вэ? Бид нэр төрөөгөө л бас. Хин ч ямар ч нөлөө очихгүй байх. Яг миний л амьдрал болж байгаа ертөнцийн хэвээрээ байдгаараа байна. Бүх юм байдгаараа Тэгтээ амар байдаг. ханаатай байгаа хүний амьдрал гэхээр бид нар ингэж цаагаад юм яаж юм гэхээр оршин тогтноход амар паналтай юм шиг. Бид нар оюун ухаантай гэхээр бүр амар паналтай юм. Одоо бид нар ингээ юм яриа сууж хахад зарим нь тэнд Өөр бүхэл хаталтаа учирсан гэж болно. Зарим нь жаргалтай баяртай ч гэж болно. Тэгээд бид нараас өөр оюун ухаантай амьдрал байхгүй ч юм шиг санагдав. Тэгэхээр яг нөө бүгд өөр өөрсдөө замаар байна. харин тийм ээ би яг ч надад боддог заяа. Зөвхөн ингээд гарын хэрэгс явж байгаа тэгээд ингэж галакси явж байгаа шүү дээ. Тэгээ баахан галаксинууд нийлээд нэг юм бүр юниверс олдсон шүү дээ. Тэгээд тэд нар амар олон байдаг шүү дээ. Тэгээ бид нар тэр дэлхийгээсээ ч гарч чадахгүй байна гэдэг төсөлтөө. Төсөөлөхөр ингээд тарих бүр амар компьютер газар баахан ингээд гарч ирдэ шүү дээ краш. Аа тийм. Их тэгж байгаа байхгүй юу? Шин мөн амар л дарамттай. Оо яадаг гинэ нөгөө Боолоо шиг биш юм. Батайраш намайг математик хэрэглүүлдэг болгоно гэсэн чинь хэрэглүүлдэг болгоно. Тэгээ математикаар хийхнээсээ хийлдэж болт юм аа. Инхтер дээр яг тийм байсан. Яг тэгээд хариу өөр гарч ал тэгэл үгүй юм уу гэл би тэгээ инхтерийг чи энэ дээр алдсан байна гэдэг би тэгээ загж чамд тийм. Оо тийм байсан байх тийм. Би инхтер одоо мод болцсон. дунд ангиа санаж Юу байна. болсон шүү дээ. Юу вэ? Оюутан болсон шүү дээ. Дундаа ангиа санаж байна. Тэгээ хуучин ангийнхандаа уг нь дурсан хичээл таамаар байсан. Хонхны яриа хэмээл лээс. Ахаа тийм шүү. Үхлээ ойлгуулсан бах та. Би 5 төгсөд үхлээ ойлгосон. Багшийг тэрээр үлээд байсан би. Тэгээ таваар ингээд амар үлдсэн юм аа. Манай ангийнхан баг бүүнөр үлдсэн бах тэр амар. Гэтэ мөөдө бүр ингээд 3 дахь сар амар татна байсан. манай Манай ангийнхан бүр амар татна байсан л да. гэтэ манай анги Тэгээ уус хүн болгонд амар Тутан санагдсан мэдээж. Хайцаа Гэтэ хайцаагүй байх. ингээд дунд анги мэнгээ бодохоор ингээд дунд ангийнхаа хүмүүсийг амар сандаг. Бүр одоо байгаагасаа илүү ингээд бүр амар санаа ингээд тэр Би бүр тэр талхаасаа итгэл мөн ууган баяр өдрийг хүртэл орсон. харин тэгээ штэ. Би ингээд сая дунд сургууль руу очиад ингээд хичээл авах юм штэ тэр чинь. Ингээд сургууль дээр очиод Дунд сургуулийн багш нартайгаа дахиад нэг хичээл зам ороо.
ингээ багш нартайгаа тухайн үеийн багш нарын харилцаа одоо багш нарын харилцаа шал болсон байна шүү дээ. Бид нар жоохон бид нар одоо бүр илүү татна баг. Тийм бүр одоо бүр татна болсон байна шүү дээ. Би ингээ очиад ингээ багш нартай юм зам яхад ингээ амар зав. Идэж ичихгүй байхгүй тийм багш нараас. Ичихгүй нэр ичихгүй л ингээ. Одоо энэ багш нараас жоох ичээд байгаа шүү дээ. Оюутан басны дараа яг л ингэж мэдэрдэг байна. Яг ингээ зүгээр ингээ хамаагүй ганц зүйл багштай ингээ зүгээр ингээ ямар санагдаад бид нар чинь одоо нэг даах багш нараас амар байдаг гэсэн шүү дээ. Яг тийм биш. Зүгээр л ингээ ярээ өнөөл амар гоё санагдсан. Зүгээр хитгэн сар заасан болооч юм өгчтэй хөтөл амар затналцсан байгаа байхгүй. Ахаа. Би гэхдээ болооч юм уу гэхэд амар хэрэгтэй тий бүжээ. Яг минь бүх юм л ингээ болооч юм уу гэж явжсэн. Би яг багш нараас ангийнхаа багш тэгээд их тоя багш хоёртай амар хайртай. Бас би нар манд багштай хайртай. Ер нь доод сургуулийн багш. Яг тэнэгэлж идэг хүүхдүүд байдаг шүү шүү дээ. дээ. Багш бас амар гоё байсан. Байсан биш Гоё багш. Одоо яг нөө дунд сургуульд орж ирээд хүүхдүүдийн жоохон ийм орлын жоохон тийм тэнэглэлтийн үе жоохон явна шүү дээ сэлбэтэлээ. Яг тэгэхэд ингээ багш наа ингээд яг засч үзсэн байхгүй юу? Одоо эхний 6 7-д нэгээ сайн юм хэлээ 8-аас ингээд жоохон яа жоохон юу юм те. Тэгээд босторч эхэллээ. Тэгэл наа чи өөрөө яагаад байгаа нэрээ тийм шүү. Мөнгөн зүйл нэрээ амар нэрэл намаа тохогч нэрээ талтна юм шүү. Тэгэл 9-р ангид буцаад ороод яз тэгэл би багшаа би одоо бүгдийг айлгсан. Чи тэгэхээр одоо Бат хоёр багт баярлах хэрэгтэй байна шүү дээ. За тийм би баярлал явж штэ. Нэр бодсон чи мөнгөн зүйл нэрээ яг өмнөх дунд ангийн 6 7 дугаар ангийн мөнгөн зүйл ба одоогийн мөнгөн зүйл гэхээр харьцуулахаар бүр шал өөр байгаа байхгүй. Яа тийм. Гэтэ хүн болгоо яг 3 4 жилээр ингээд яг өөрийнхөө хувь нэг өөрчилж байгаа хэрэгтэй юм шиг. Итгэж явдаг зүйлс юм шиг. Тэгээд ихтэй ингээд өөрийгөө амар нээлттэй байлгах нь зүгээр. Тэхийн бол ярих хэрэгтэй, сонсох хэрэгтэй. Ингээд дуртай зүйлийг хийх юм бол тэрдээ амар өөртөө итгэлтэй болж эхэлнэ. Дургуй зүйлийг хийх юм хурдан хийхсээ, хийгээд авчих чи юм уу гэж боддог. Яг ихний сэдвээр буцаад авах юм бол зэрэг утгатай болох юм бол басан үед дуртай зүйлийн хүртэл дургуй ичдэг болчихдог. Би яг математик хүртэл амар дургуй болсон юм шиг санагдаж байна. Тийм болохоор тэгээ яг үндэ миний хамгийн хайртай зүйлс нэг математик байгаа байхгүй. Би бүр одоо ингээ яг Батаяр ах шиг ингээ 10 дахь анги манай ингээ математик зааж эхэлсэн шүү дээ. Тэгэхэд би ингээд яг 3 дахь салааны 3 суудаг гэсэн шүү дээ. Тэгэхэд ингээд баг юу ч харагддаг юу ч харагддаг байсан байхгүй. Тэгсэн чинь яг ингээд 11 дэх ангид ингээл бүр одоо ингээ урд цугаал хэвлээ хамаагүй сууж байгаа юм чи би бүр хайлуулах урд цугаах гэж байгаа. Тэгэхээр л ингээ бүр математикт бүр амар дуртай болол бүр амар гоё. Тийм болохоор ингээ одоо хэдүүлээ чинь одоо 12 дараа бол мэрэгжил сонголт гэж бөөнөөр ингээ салаа явна шүү дээ. Танай мөнгө цуулах шаарддаг гэсэн тийм. Тэгээ мөнгө цуулах амар товч тодорхой заадаг байсан уу? Үгүй юу? Ер нь тэгдэг байсан уу? Багш нарын цар ярихгүй. Тийм яриад. Тийм болохоор заяа 12 орохоор ингээ хэдүүлээ мэрэгжлээ сайн сонгоо шүү дээ. Тэгэхээр ингээд бусдын үгээр биш. Ингээ яг өөрийнхөө хүсэл зорилгоор өөрөө яг юу хиймээр байгаа юм бэ? Яг тийм ямаар зарим зүгээр барьцаа сонгочдөг шүү дээ. Яг тийм ямаар л амар ингээ яг яваад өөрөө ирээдүгөө бүтээхийн юм чинь ер нь дуртай юм аа л хийсэн амар зүгээр. Би хүртэл ингээд одоо хүртэл би мэрэгчлээ сонгоог байгаа л да. Би бол чадах юмаа хийсэн зүгээр гэж боддог. Хүн болгоо өөрөө чадна шүү дээ. Тэгээд тэгэх юм бол хүн болгоо чадах юмаа хийгээр чинь тэгээд бүгд сайн хийн. Дуртай зүйлээ бол хажуугаар нь хийх хэрэгтэй. Тэр чадах зүйлээ хүн өөрөө дуртай байж байгаа л тэгж чадах юм. Тэгээ ер нь чаддаг зүйлдээ дуртай байдаг. Тийм. Ер нь тийм ээ. Би нэг юм ойлгосон. Яг хийгээ сурцсан байхад бол хизээч тэр зүйл нь арай түүм байх гэж ойлгосон. Ийм дээр дунд сургуульд амар сайн болсон байсан аахгүй юу? Олимпиад дээр явж мавдаг байсан. Тэгээд яг тэр үеийн яг одоо нэг амар сайн сүртэй болол амар сайн мэн биш л гэхдээ тэр үеийн мэдлэг одоо яг байгаа болохоор бүр муу бол суурин сайн болохоор би хүртэл зав ингээ өнөөдөр би тамир ороод гинт ингээ волейбол дээр ч гэсэн яг за хэрвээ би ингээд яг тэр 6 ч юм уу 7 дугаар ангиас байх волейбол дээр гэсэн шүү дээ. Яг нармаа тохох шиг үгээр ингээд яваа волейбол ах чин зэрэг Чинзаах бас Чинзаах хоёр гэсэн юм. Тийм, Чинзаах юуцсан боо яана. Ингээд нэг ах Чинзаах шиг ингээд волейболын цэгт явуулж ингээд чи нармаа тохогч бүжиж яваач гэдэгээс ахгүй. Тэгээ би ах ингээд явчихсан ахгүй. Тэгэл явчих. Яа, даалсаа. Тэгээ нэр хайх ингэж хэлсэн шүү.
чи яваач гээд гэсэн чи яг Хай тэрнээс гэнэ болоолын хэмжээнд зөө. Чи талгаж ирсэн үү? Талгаж ирсэн үү чи? 2-2 анги бохс ингэ загнаад тэгэл за анги бохс. Гэхдээ та өөртөө амир паник харсан байсан болохоор ойлгохгүй байсан байж байна. Тэгээд амар олон хүүхдийн дунд ирсэн багш бодож байна. тэгээд яг ингээд тэр би хэрэг одоо ингээд волейбол талууд цараагүй байсан бол үдээд яаж Доргуу ахсан байхгүй. Тийм яг хэд яг заримдаа тэгэж боддог заяа. Тэгэхээр ингээд бас багш нарын ингээд бас зааж сургаж байгаа юм яг ингээд тэр үедээ жоохон онцгой байсан гэсэн сүлдээ ингээд бодохоор яг миний төлөө л хэлсэн байна да. Яг ингээд хэрэгтэй юм маань орж өгсөн байна да гэж би одоо үргэлж ингээд дуугийн багш хүртэл. Гэтэ би яг одоо ингээд доороос дээрээс аваад ингээд зохиж сурж байгаа маань ирээд дуугийн багш юм маань лачуу гэж тэгэж боддог шүү. Юу хагасан юу л 5 дахь өдөр бэлтгэл хийсэн байхгүй юу тий. Тэгээд би чинь нэг жил өглөө тоглоо өөштэй зам бэлтгэл явж юм аа. Тэгээд аимшигтай болсон бахтаа гэсэн чинь гайгүй байлээ. Тэгээд яг тийм хэвээрээ байлгахад бас тэгээд заасан багш нар гэхдээ бас одоо нэг хэл сурна штэ. Тэгээд тэр хэл ингээд давтаад байхгүй болохоор ингээд мартаад байдаг юм байна шүү. Айгүй олон жил болчихоор би яг Апол дээр бас яг тэгжсэн тэгээд яг сурсан юм хинж булаад авахгүй болохоор тэгээд яг англи хэлнээр орчуулагч алиж ажуулахаар төгслөө гэж бодоход тэгээд тэргүүрээ ажиллахгүй болохоор тэгээд мартагдаад байт юм. Яг хэл гэдэг чинь мэдлэг биш байхгүй хэрэглээ. Мэдлэг болохоор хизээж мартагддаг. Жишээлбэл одоо бидний 10 жил сурсан энэ яг математик бол хизээж мартагдахгүй шүү дээ. Таны юм бол ер мартагдана гэж бодож байна уу? Үгүй хаа. Би бас мартагдахгүй байх гэж бодчих. Би бас тийм л мартагдахгүй гэж бодсон. Хүүхдийн хичээл мичээл гэсэн арч өгнө гэж боддتي. Та нар өнөөдөр химийн шалгалтыг хэрэгсэн гэж бодож байна. Би зөндөө алдсан. Би яагаад мас нь хийгээгүй төв авлаа? Яагаад мас нь хийгээгүй гэсэн чи мэдгүй байсан. Харин би яг угаасаа масыг мэдгүй, чэйжлээчгүй. Дон сургалтаач хийж. Тэгээ угаасаа мэдгүй юм чинь байг бодоод тэгээ болоод лайштэй гэж бодоод түрлээ. Тэгээ би бас нэг төрүүлж гисэн шалтгаан гүнийг гэл хоолохгүй надад би гүний ордоос юмаа авчаад 2-2 бороо гэсэн. Харин тийм хоёр ядраас чи мэ ардаас нь 5-ын 3 жишээ гэдэггүй мэдгүй. Тэглээ давс 3 давс мас. Эхнийх нь давс, хоёрын давс, гуравын хүчээс яг яваад хэлсэн дээр премьер дээр. Тэгээ надад амхан байсан. Би тэгтээ зөндөө алдсан байл. Нөгөө тэгшидгэл дээр алдсан байл. ESO 3 дээр магни дээр ESO 3-ыг нэмэхээр магни ESO 4 гарах хэрэгтэй байтал магни дээр нэмдэг нь ESO 4, тэнцүү ESO 4, магни ESO 4 гэсэн. Тэгж. Юу вэ? Одоо үлсэж байна. Би чам үлсэж байгаа. Харин тийм. Чи үлсэж байна уу? Би үлсэхгүй. Би хоол идсэн. Богод санагдаад. Би одоо үлсэж байна. Ачаа мөнгө төвлөсөн шүү дээ. 100 төгрөг хангилаад. Тэгснээ. Албадар очих. Алдаа шүү дээ. Очоод хийх очиход. 342. Ганаа очих. 342. Би наач чадахгүй. Дөрвөөс уулзгийг хэлчихв. Үгүй 30 минут өстой. Тэгээд гурлаад их хинж авахаас авч байгаа юм л да. Гэтэ яа бүрнхээр гой сэтгэл хангалуун яриа боллоо. Чамд ямар санагдчих. Чи чи нөө нэг сүүл хэсгээр л авах байсан ингээд дээр тэгсэн шүү дээ. Аха. Тэр юу ч нөхсөлч чинь одоо байлгүй. За биелээ. Ерөнхийдөө ярина гэж бодож байсан юмнуудаа ярив уу? Тэ би яг юу ярих гэсэн одоо марчих. Ингээ өөр юм яриад байгаа юм. Өнөөдөр эргэн дээр тэгсэн шүү дээ. Хүний бодолд байна гэж сайн зөвлөв. Тийм. Хэдүүлээ сая мянган юм ярьсан хаа мянган сэдв. Брэм болон салаалж явлаа шүү. Гэтэ үнэхээр гоё. Би оюун дээр өгсөн аяар баярлалаа. Миний суурийг амар сайн тавьж өгсөн шүү дээ. Юуны өгш? Би ч гэсэн амар дэмжиж. Би яг анх 1-2 дугаар ингээм багштай ч гэсэн амар баярлалаа. Тэгээд энд хилж ирээд урт насан багшид ч гэсэн амар баярлалаа. Тэгээд манай хоёрт хоёулаа урт насан багш анги. Манай дүү бас. Тэгээ манай аав чи тоглоом орцоо. Одоо танай багш бол манай гэр бүлийн багш. Тэгээ манай багш чинь 5 хүнтэй шүү дээ. Тэгээ тэр нэгдэг, хоёрдог, гуравддаг, дөрөвдөг гэдээ яг сүүлийнхаа 5 дахь өдөр мэлчих байхгүй. Тэгээ за одоо багштай нь ярина. За уртаасан багшаа та одоо манай гэр бүлийн багш гişүн нэг босоо. Тэгэхээр та 5 дахь өдөр юу хөрөж өгнө гэж хэлсэн. Нэрэл оюун дээр за оюун дээр багш гэх нь одоо юу байна? Око гэж тий. Багш гэж ерөөсөө одоо болсон болохоор би око гэдэг байсан. Хөөе око гэдэгсэн. Манай их чинь болохоор яа око л байсан. Ингээ око заяа. Манай дүүгийн бас анги маш штэ. Бас бага ангийнх нь.
тийш тэ Тэгээ манай. 5 насны зүрх талаас гэж Тийм тэнгүүдээ бас манай дууны ангийн багш бас манай дууны харин анги танаа багш. би түмэг яг нармад багшаа ингэж орчихсон гэж. Төмөө энэ жил яасан юм уу? 6 болсон юм уу? Танаа дууны анги яасан? Цэрмаа багш авсан. Харин тий төвшөөгийн нөгөө доогийн. Оо миний хайртай биш. Тэгээд Төвшөө тавьтаа юм уу? Хайрт. Фрондиа. Бээр хөрхөн мэдгэн ч тийч. Юу яа. Мөнгөн цацгаа. Ингээл манай дууны ангийг авсан заяа намайг багш. Би бүр амар баярлсан шүү дээ. Яа яшхүүдээ гэл. Би уг нэг туяг шиг бас авчаасаа гэж бат. Нэг туяг амар сэтгэлтэй багш нарын нэг шүү дээ. Тийм. Мэдгүй манай ингээд орж байгаа болохоор мэдгүй. Яг тийм багш аахгүй юу? Тэгээд уг нь декретээ авсан байсан. Энэ жил анги авах хэрэгтэй байсан чинь тэгээд өнгөрсөн жил анги дагаад авсан байхгүй. Тэгээд бодлоо авсан даа. Тэгээд цэрмаа багш амар нэг зүүн мэдрээ орж байгаа шүү дээ. Тэнгүүт бас амар хүүхдүүд амар анхаарал тавьдаг юм шиг санагдсан. Аха надад ч гэсэн би ингээд бас өөр анхаарал тавьдаггүй багш байхгүй байх туу. тийм. Өнөөдөр мэдээлэл зүг юм багш. Гоё юм уу? Хоёр санагдсан. Эмэгтэй дайжгүй. Эмэгтэй нь бол яваад дайжгүй. Дадлаа багш шүү дээ. Тийм яваад дайжгүй. Яг л бид нэр шиг л бас сургаал явж байгаа л гэж би бас бодлоо. Би багш олоод тэгээд нэг хэдэн жил болсны дараа тэр хичээг өөрчлөгдөх байх гэж бодсон юм. Яг одоо байгаагаас. Одоо жоо ширүүлээ. Аим ширүүл. Өөртөө амар ихтэй байгаа шүү дээ. Тэгээд Одоо хүүхдүүд жоохон үнэлгээ болоод ирэн штэ. Тэнгүүд жоохон бас бодож эхлэх байхаа. Амар ширүүн мэлээ ер нь бол. ер нь ширүүн бил. Амар тийм барангуй л гэж. Нэр үнэл тэгсэн тэгээд мэдгүй байна. Тэгээд ямар нэг өөрийнхөө бодлыг хэлэхээр даавч яг эргүүлж хариу хэлдэггүй. Шүү дээ тэр хүүхдийг амар эвгүй байлаа гэж байгаа. Тийм мөнгө зүйл нэр өнөөдөр яг тэгсэн чинь надад ч сайн өөрчлөгдөх бахаа гэхдээ. Би өөрчлөгдөн гэдэг нь мэдэрсэн. Илүү сайн болж чадхал юм. Эрэгтэй багш. Надад тэр эрэгтэй багштай үнэхээр таалагдсан. Яг ихнийхээ өдрөөс хойш. Мөнгө зүйл таалагдсан. Манай нэг Канадад бас өнгөрсөн жил ордог байсан шүү дээ түмэн. Тэгэл ер нь яаж Өчигдээ нэг тийм цогцтой гал ойрхон багш байдаг шүү дээ. Тийм багш бол. Манай ирээдүйн Батбаяр багш болон амин даа. хөөе. Танаа ингэж ордог байсан юм уу? Ордог манай гоо. Надад болохоор Шинзаа багш шиг юм санагдсан. Миний багшийн анги юм бэ. Та нар тэр нар тараа юм яаж бол Шинзаа багш шиг санагдсан. Ирээдүйн Шинзаа багш шиг болох байсан. Гэтэ нэрэл Шинзаа багш тагаах шиг нэр ярьсан чинь бас анзаа шиг тэгээ. Манай ингэж ордог. Танаа ингэ дагаа гэж байсан уу? Ого манай Шинзаа багш. Тэгээ дагаа багш юм гоёсан. Арч яриад тэгтээ. Түмаа болон гэдэг байсан. Одоо гоё санагддаг байсан. Тэгээ Шинзаа багш ихтэй амар юу өөртөө ихтэй юм. Гэтэ ингэ Бас амар найзмал гэдэггүй байсан шүү дээ. Гэтэл гоё. Ямар гоё. Тэр нь амар гоё байсан. Тэгэл амар ингэж харж харцснаа. Би хямгаан хүүхдийн дүнг өргөхгүй ш. Би хит зориулсан. Нэр яг гэдэг. Дүүн дээр амар хатав байх. Тэг дондын багш нар нэг хатав биш ээ. Бүр ингэ амар дүн боодог байсан заяа. Прайм юу. Амар ингэ харж хараад би хямгаан хүүхдийн дүнг. Би юу хартаа доош олж байгаа чи. Би Шинзаа багш амар буулдаг байсан. Юу тэгэл нөө багш буулмал гэж өгчдөг байсан шүү дээ. Тэгэнгүүт л Гэтэ амар Лууч бичгээс салхан үрээд багштай буу хаалга гэж бодоод багш абсолют цэг гэж юу гэдэг юм бэ тэгэл. Тэгэл киноноос харж ойлгосон юмнуудаа ярьж байгаа юм чинь. Төмөө нөгөө иргэний боловсролгүй иргэний боловсролын физикийн цаг дээрээс юм яриад гэцэхгүй ардаас өнгөрсөн долоо. Цаг багшийн нэг юм ярихаар багш нар чинь юм яриад нэг хадууд ажилладаг. Тэгэхээр мөнгө зал намайг тэгэхээр би өстэй алж өгсөн шүү дээ. Тэгээ дараад гэс яриач гэдэг гар би шаад холбогдлоо юм ярьсан. Өөрөөсөө жоох хэцэн дараад би бандаа баталдыг төсөөлөө гэдэг. Үнээр тэр юу чи яриад гэсэн. Үгүй яг ихтэй мөнгө зал намайг яриад гэсэн байхгүй. Тэгэхээр багш та одоо ингэ мөнгө авч байгаа мөйдөө ингэ авчихсан юм. Ингэ авах мөн дээр би яриадсан шүү дээ. Ямар ч холбогдлоо юм. Тэгээд миний яриадээс идэд бас чам мөнгө зал өргөлүүлээч гэсэн чинь та баталдыг төшөөлсөн. Юу нэг мэдгүй л дээ. Тэгтээ яах вэ? Тэгээ би тэр та оюун бол дахид төсгсөн үү гэж асууж чадчихсэн. Тэгэл анхаас шалаад байна чи. Тэгэл нэгээс суугаад саа. Тэр нэг төсөөд явсан ах их нэрийн тийм зураг морог дараа багш нар амар коммент хийж яваад бид нарт орж ирсэн тэгж бичих байх гэж. Жишээлбэл одоо чамд томоолонгот. Одоо ингээл гоё их сургууль шүү дээ. Клип мод сайн дуу.
Тэгсэн ингэж аахгүй. Зунжангаал клип мөнцөн зургуун дээр лайк дарлагч би очоод харсан. Нэг ч лайк дараагүй тий. Долдоор ингээд яг олимпиад явахад ахлах доонд бүх багш нар байсан байхгүй юу? Тэр нь батараа багш байсан. Тэгэл яг тэрний өмнө таньдаг байсан болохоор Facebook дээр хөсөлөө явуулсан байсан чинь хурж ирэнгүүтэй. Тэгээ хоёулаа чи нэр Facebook-ийн найзаас чи. Facebook-ийн найзаар нэгсэнд баярлаа. Яа. Гэтэ тийм яринад мгаа шүү. Тэгээд найз шиг байд юм аа. Заримдаа. Гэтэ заримдаа ахлах сургуулийн багш нар бол үнэхээр яг ингээд бид нар том болсон болохоор тэгж мэдэрдэг юм. яг ингээд ирээ өнөлгөр айгүй амар. Би ингээд бид нар жоохон бахтаа бүр том хүмүүстэй ярихаар сикүүлээ чадахгүй шүү гэсэн. Тэгээд одоо том болсон болохоор тэгээд нарийн Компьютерний зүгээр яг байгаа. Хөөе нэрээгээ дүүгээ харсан чи манайд одоо 6 дахь ангитай хайр жоохон заяа. Би бүр хідүүлэх гэсэн юм бас би л 6 дахь ангид орж явахдаа ийм жоохон байгаагүй л гэж би бас өөрийгөө. Манай эмэгтэй дүү амар өндөр. Манай дүү ч Манай баг дүү ч гэсэн. Өмнөх нь үсээ халмаг болгоцсон юм. Тийм биш нэ зургийг. Ямар хэс. Эрс өөрчлөлт. Харин тийм яг чамшиг хандж байна. Ангийнх нь амар зүгээр хүлээж авч яа. Чанд өгч юм гэд байгаа л гэсэн. Тэгээ нэг банд чадчихээ. Би чанд цай гэсэн чинь манай дүү. Би үсээ богдхон болгосон байсан ч гэсэн үү гэж. Тэгсэн чинь ус урах штэ гэсэн. Байсаг хэл билэг юм заяа. Төвшин маярч төлхөрний асар гэсэн өлөвч төгөлдөр чи нэг өгсөн тэрийг өгсөн гэл. Йоо. Бид нар ч би дундаа ингэ өсөр насны эхэлсэн болохоор батгаа дээр гарцсан. Гэсэн чинь нэг банд нэг физикал багтаа түмэн Дэмбэрлийн цариг нь харагдаа гэд маска тайсан гэсэн чинь нэг хүүхэд батга түмэн гэж дууссан гэсэн. Оо ямар ухаан. Гэтэ 6 дахь яг тэгж хэлэхээр ямар хөнгөр тусгаж авдаг. Тэр банд нь яаж яг манай дүү сайн байсан. Сайн байсан биш тэгж. Тэгээ би агаач хэв хөшөглөөд хэрвээ чи та төмөд дэрлэх юм бол чи задуу. тэг штэ. Ямар гоё чи. Тэр штэ гэнэ. Тэгээ уусаа ахнаар тэг уусаа тэрх нь ойлгож бат тишэг бас яг тэгчихсэн зав. Яг би яг хамт явчихсан байхгүй. Тэгсэн чинь хоолойн дахь юм уу 8 өөрчлөлтөө шал өөр болчихдог. Яа, гэдэг гоё юм. Гэтэ өндөр хүмүүс гоё шүү тий. Би чинь нөгөө нэг яг айл. Тэгний нөгөө банд амар ээж мэдсэн тийм юм хөштэй байгаа гэж юм даа. Үгүй дээ, би тэр нэг баяр өндөр хүмүүс чинь. Гэтэл өндөр хүмүүс гоё шүү. Тэгэл ганаад яасан юм. Би бас өндөр хүнтэй сууна гэж боддог. Гэсэн чинь жоохон амттай. Тэгээ яг үндэ чиний тэр бодол хинт ч хамаагүй. Чи яг ямар хүн чамд ямар мэдрэмж өгч ин тэрнээсээ ч ялгаа. Өндөр бүр намгүй хүн гэсэн чамд гүйцэтгэл төрүүлж ирсэн шүү. Та ядарч хэлж байна. Би бас ядарч эхэлж шүү. би ч гэсэн ингэ сууж ирсэн ямар сайн та. Би өөрөө Зуг татаа тамаа. Миний Миний цаа. За юм ярьчихэд. За ингэ зураг даруулж байгаа гэд хоёр хатаснаа би зураг авч байна. Хөөе хитэйгэр наач. Оо за. тэгэл Яа гоё ахгүй. Зүрээ дараалаа. мод таа нөгөө ямарчтэй. Тий, зүр хамаагүй дараалаа. Дарсан уу? Дарсан уу? Дарсан. Оо, за энэ жоо хөлний босоо бүдий дараа. Зөөр юу гэсэн. Амар амбицтай ярьсан чинь ингээд уралдаад ярьсан чинь иш үуч яалаад гэж. Өө тэр гутлын юм өгч юм бата. Самбраа альчаарай. Тэр хийхэ подкаст гэдэг нэртэй шүү дээ. Би нэрээ ашиглахгүй зүгээр л бэлгэдлийн чанартай нэр заяа. Гэтэ за юу яцхан шин дугаар хэлж байна. Манай хүн өөргөө татгалзаар гэж хэлчихдэг. Тэгээд моцос тэрсэн тий. Хи юм хи. Юм хи. Тэгээ айгу содон нэр бас олохоор шийдсэн. Хи гэхээр англиар уншихаар хай хай штэ. Тэгээд хай хай гэдэг нь японоор болохоор окей гэсэн утгатай байхгүй. Тэгээд нэг лого нэг тийм окей гэсэн тийм тоглоод штэ. Би тэд лого гэсэн чи логон гэж сонслоо. Лого наа. Лого гоё шүү. Кэн үзэж нөө. Би MCU Marvel-ийн лого ярьж байна. Тоо Thanos-ийн лого бодож шүү.
Ямар подкаст сонсож байна? За бүгдээр одоо энэ дээр нэг гоё юм ярьчих заяа. Юу? Юу ч хамаагүй нааш бүдний гоё үг хэлээч. Одоо жоохон өндөрлөө. 1 цаг 35 минут болсон байна. Ер нь дуусгая гэж юу? Тийм. Ер нь дахиж ярихаар ядарч болж байна. Тийж штэ. Ямар бараг хамгийн маа. Ой чипти хөдлөд айлтай энэ гэдэг чинь. Сан болохоор. За ийм бүх юм азаа яшгүй одоо. Бацсан гэхээр бацсан хаваасаа. Одоо хүмүүс батсан байлгүй дээ дотор. Шаардлагагүй шүү дээ. Ийм олон юм байна. Нэг сэдвээр ирсэн баг. За эхнээсээ гоё үг хэлчих. За тэгээ бөөнөрөө тэгээд сайхан амьдраа. Тэглимэн гэрлийг асаасан сэрүүхэн тэр шөнийн болцоо дурлал